сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол Solo Leveling хэмээх маш сонирхолтой аним ба. Би өөрөө бүр өчигдөр оройжонгоо тасралтгүй нэлээд хэдэн цаг жинхэнэ таашаал авч үзсэн болохоор та бүхэнтэйгээ ийм гоё анимыг хуваалцахгүй байж чадсангүй. За ингээд тайлбараа эхлүүлцгээе. Хүний ертөнцид нэгэн ер бусын хаалга 10 жилийн өмнөөс гарч ирж байгаа үйл явдлаар кино маань эхэлдэг. Энэ хаалгаар цааш нэвтэрч орвол эцэстээ агууд хүрэгдэг газар доорх хонгил харагд. Тэр доор янз бүрийн хачин амьтад араараасаа гарч ирэн хүмүүсийг зүгээр л ямар ч шалтгаангүйгээр хороох гэж дайрдаг. Дээрэс нь энэ мангасуудад ердийн зэвсэг огтхонч нөлөөлөхгүй. Энэ агуу хаалганууд дэлхий дээр гарч ирэхдээ зэрэгцэн тодорхой хэдэн хүмүүс өөрсдийн шидэж чадвараа олж нээж чаддаг. Ингэхдээ тэдний чадвар анханасаа ямар ч зүйлээс шалтгааллахгүйгээр санамсаргүй байдлаар хуваарлагдсан хүчтэй сул дорой чигээрээ бүхэл амьдралынхаа туршид энэ чигээрэн байна. Өөрөөр хэлбэл хөгжүүлж сайжруулах ямар ч боломжгүй гэсэн үг. Энэ тусгай чадвартай хүмүүсийг анчид хэмээн нэрийдэх бөгөөд тэднийг ерөнхийд нь E ранкаас S ранк хүртэл хүч чадлаар нь ялгадаг. E ранкийг хамгийн сул, S ранкийг хамгийн хүчтэй нэ гэж ойлгож байна. Мангасууд гарч ирдэг тэр хаалгыг хаахын тулд ер нь бол дотор нь ороод тодорхой хугацааны хүрээнд боссыг нь олж устгах ёстой. Мэдээж зэргүүттэй хам. Ингэхгүй бол өгөгдсөн хугацаа дуусах тэр мөчөд өнөөх хаалганаас тоо томшгүй их хачин амьтад гарч ирээд эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг нь хороо. Энэ үйл явдлын том жишээ бол 4 жилийн өмнө Чэжүү арал дээр болсон тулаан. Энэ тулаанд олон тооны эс зэрэглэлийн анчид оролцсон боловч тэдгээрийн нилээд нь амин үрэгтэй зогсохгүй Орос шин суугчтан ч гэсэн тэндээсээ дөрвөж одоо хүртэл хаач чадаагүй байгаа юмсан. За ингээд манай гол дүрийг Жинвүү гэдэг. Тэр бол анчин. Жинвүүг даалгавраа гүйцэтгэхээр хаалганы ойролцоо ирэхэд тэнд байсан бүх хүмүүс манай залуутай мэдлэж их л танимхаарч байгаа нь анзаарах. Энэ бүхнийг хажуу талаас нь хараа зогсож байгаа ногоон күртэгтэй залуу ойролцоо байгаа нэгэн эрээс энэ химбэ эс зэрэглэлийн ангууч бүгд л тэрнтэй мэдлээд байх юм а гэхэд юуных нь эс зэрэгэл байх вэ? Наадах чинь хамгийн муу И зэрэглэлийнх. F rank гэж байдаг бол тэндэл байх ёстой хүн. Муудаа бүр хамгийн муунштай. Хэрвээ энэ даалгавар тэр орохоор ирсэн л бол газар доор хонгил хөнгөн даалгавартай гэсэн үг. Easy money гээл ойлгочих гэснээр тэдний яриа дуустав. Жинүү хэдийгээр нөгөө хоёр ирийн яриаг сонссон ч гэсэн бодит байдалтайгаа аль хэдийн эвлэрсэн болохоор иймэрхүү зүйлсийг энгийнээр хүлээж ав. Манай цэнхэр үстийг жүүхи хэмээх эмчлэх ур чадвартай B ранкын нэгэн бүсгүй дууддаг. Жүүхи манай залууд байнга санаа тавьж хамт даалгавар гүйцэтгэж байх үедээ тэрнээс хараахан огт салгадаг. Энэ удаагийн даалгаврыг ахлаж явах хүн бол галаар наадагч сон чив, ухаалаг, зоригтой, чадвартай хөгшин. Анчтын мөнгө олох арга бол мангасуудыг хороогоод тэдний доторх кристаллыг авч худалдах. Гол дүрийн баатар маань агавд орох болгондоо л гэмтэж бүр хамгийн амархан доод зэрэглэлийн хүч суултай мангасуудтай тулалдахдаа хүртэл ихэд хэзүүддэг. Манай залуу агуугаас гарч ирэх болгондоо л хүн чарахтаж нэгч мангас хорооч чадалгүйгээр гар хоосон гэртээ харин. Жинүүгийн ингэж өөрийгөө ч хайрлайлгүй мөнгөний араас улааран энэ ажлыг хийж байгаа гол шалтгаан бол тэрний ээж. Ээж нь хүнд байдалтай ерөөхдөө л нөгөө ертөнцийн хаалганууд гарч ирсэн цагаас эхлээд эдгэшгүй өвчин тусаад дахиж хизээж зэргэж чадахгүйгээр нойрсож байгаа. Гэхдээ амьд. Кристалл яагаад дэлхий дээр үнд орсон бэ гэхлээр үүний тусламжтайгаар хүмүүс монструудыг устгаж чадах шин зэвсэг хийж мөн энерги гаргаж болох шинэ хүүсвэр бий болгосон байгаа юм. Хүмүүс өөрсдийн дотор нуугдж байгаа анчтын чадвараа тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хэмжүүлээд анчин болохгүйгээ шийднэ. Ерөнхийдөө бол анчттай гэрээ хийж өөрсдийн компани нэр дээрээ ажилуулдаг хамгийн том 5 бүлэглэл энэ ертөнцид байдаг. Энэ 5 бүлэглэл нь харин цагаан толгойтой сорвтой өгнөөр даргалуулж анчтын холбоог өдөртүүлэн хуулийн дор захирагдана. За ингээд хэсэгэн танилцуулга явсны дараагаар манай дайчид агууруу ордог. Тэнд ороод нөгөө хэд чинь мангасуудтай туулалдаж Жинвүүч гэсэн тэдэнтэй үзэж тарж байна. Тэр анхныхаа мангасыг хороож анхны кристаллаа атгахчихсан зогсож байтал дахиад нэг жижигхэн ногоон амтан хажуу талаас нь гарч ирд. Тэр өөрийгөө хамгаалж хутгаан гаргаж ирээд хариу дайралт хийдэгч мөнгөгүйгээсээ болоод хамгийн хамтхан хутга худалдаж авсан болохоор өнөөх нь голоороо хугарч манай цэнхэр үст эцэст нь эзэндээ нилээд хүн чарх аваад үлдэнэ. Азар ногоон күртэгтэй залуу өнөөх мангасыг хажуу талаас нь устгаж өгдөг. Бараг үхлийн ирмэгдэр байгаа Жинвүү эмчлүүлэн хэвтэгтэй багийнхаа гишүүдийг хэрхэн тулалдаж тэр агуун боссыг хороож байгааг жаахан гүнигтэй харан хэвтдэг. Энэ багийнхан ажлаа дуусгасан ч олзондоо үнэхээр сэтгэл дундуур байна. Уул нь их ашигтай ажил гэж дууссан юмсан. Ийм хий юмны төлөө энтергээл шуугилтц хааж байтал нэг нөхөр гэнэт хөөе ийшээ хардаа энд дахиад нэг агуу байгаад ах шиг байна гэд бусдыгаа дуутган тэр. Хэдийгээр цааш явбал багийн гишүүд нэмэлтээр мөнгө олж олох боломжтой болох хэдиж тэднийг ахлаж явах хөгшин
Үнэхээр хашир нэгэн болохоор хэрвээ цаашаагаа явахыг хүсвэл бид анжны холбооноос зөвшөөрөл авах хэрэгтэй. Үгүй бол ядаж дотроо ч гэсэн санал хураах хэрэгтэй гэж хэлдэг. Үүний дараа тэнд байсан бүх хүмүүс дотроо саналаа хурааж би явна, би явахгүй гэсээр байтал тэдний доо хоёр талдаа яг 6 болоод тэнцчих. Хамгийн сүүлчийн саналаа өгөөгүй үлдсэн хүн нь Жинвүү байсан болохоор одоо түүний гарт хамтлагийнхаа гишүүдийг харанхуй нөхрөө явуулах уу явуулахгүй юу гэдгийг шийдэх хариуцлага ирсэн байна. Санхүүгийн нөхцөл байдал бодсондоо Жинвүү мэдээж би цаашаагаа явна гэж дуурна. Ингэснээр багийн гишүүд нөгөө нөхөр цааш явж ангаанг үргэлжлүүлцгээдэг. Жинвүү харин Жүхитэй хамт нөгөө хэдээсээ жаахан ард эндээс гарвал би чамайг орой холно даана. Чи надтай хамт явна үстэй. Намайг дандаа л эдгэж халамжилж байдаг чинь баярлсан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм а гэд яриад явж байдаг. Каунтрын ажиллагч 1xbet. Та бүхэн бичлэгний дор байрлах линкээр ороод бүртгүүлэх хэсэгт дараа амар гэсэн миний нэрийг промо код хэсэгт хийж бүртгүүлвэл анхны депозитондоо 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөгч хийсэн түүнийг бонусанд авна гэсэн. За ингээ бүгдээрээ кинод орцгоё. Хэсэг хугацааны дараа анчад нэгэн том хаалган дээр хурч ирцгээсэн байна. Дотор нь юу байгаа бол гэж ихэд сонирхон бүгдээрээ алхаж ордогч мангасууд биш зүгээр л тэднийг хэдэн шавар баримл угтан авдаг. Сони юм а гэсээр эргэн тойрноо ажиглчихсан алхаж байтал Жинвүү айл хэдийнэ тэдний дунд хамгийн томынх нь урд очихсан өдрөө нь хараад зогсож байна. Тэгтэл багийн ахлагч тэнд байсан нэгэн самбар дээр бичсэн зүйлсийг уншиж таардаг. Нэгт түүнийг шүд, хоёрт түүнийг магт, гуравт түүнд идэхээ гिचгсэн байна гэж хэлдэг. Энэ үеэр Жинвүү хөөе тэрийг хараа энэ том хөшөөний нүд хөдлөөд байна гэж босоддоо хэлнэ. Тэгтэл гэнэт тэдний орж ирсэн хаалга шууд л хаагчихдаг. Бүгд л сандарч юу болоод байна гэд бие биенээсээ асууж эхлэхэд нэг залуу ихэд шийдэмгийгээр би боллоо. Одоо гэртээ харьлаа гэд хаалга чиглэн хурдан алхаж гарна. Харамсалтай тэрнийг гар хаалганд хуруугаач хүргэж амжаагүй байхад ойролцоо зогсох хоёр том хөшөөний нэг нь ам орж хөөрхий залууг 45 градусын налуутаагаар завчиж орхидог. Бүгд л сандарцгааж биста гэж ойрлцоож өөлж эхлэхэд Жинвүү нөгөө том хөшөөг хинэж санаж арагшаа өдрөө дахин хаартал өнөөх нь манай хүнийг яг цоо ширчгсэн сууж байхан тэр. Манай залуу яагаад бусдыгаа бол эргэн тойрноо сайн ажиглаад байгаа вэ гэхлээр өмнө нь агуу даалгавар гүйцэтгэх болгондоо тулааны чадваргүйгээсээ болоод амьд үлдэхийн тулд эргэн тойрноо сайн ажиглаж ерөнхийдөө нөхцөл байдлыг том зургаар нь харах тийм онцгой чадвартай болсон байна. Ингээд тул удаагүй байж байтал өнөөх хараад сууж байсан хөшөө чинь гинэт нүднээсээ гал гаргаж замдаа таарсан бүхнээ үнсэн товор олгож эхэлнэ. Жинвүү ч үүнийг цаг алдалгүй харж амжсан болохоор бусадаа анхааруулж амждаг. Багийн ахлагч үүний дараа ихэд гайхаж хинч битгий хөдөл гэж хэлээд Жинвүүгийн хажууд өгөөж ирээд чи энэ бүхнийг яаж олж харав? Тэгээгүй бол бүгдээрээ өгөж болох байлаа шүү дээ гэнэ. Ингэхдээ тэр аль хэдийн нэг гаргүй болсон байдаг. Тэнд байгаа хүмүүс огтхон ч хөдлөхгүй байгаа болохоор нөгөө том хөшөө манай хэдийг ямар үйл гарах нвэ гэдгийг хүлээж байгаа юм байна гэж Жинвүү дотроо боддог. Тэгээд ахлагчаасаа та нөгөө самбар дээр байсан зүйлсийг уншаад байсан. Эхнийх нь юу гэж байлаа гэж асуудаг. Гүй тэр чинь шүтгэсэн байсан. Шүт гэхээр яг яах ёстой бэлээ гэхэд өнөөх том хөшөөнийг хүлээх хугацаа дууссан бололт эргэн тойрноо шатаахаар дахин асч эхэлдэг. Жинвүү хурдхан толгоогоо ажиллуулж шүт хийсэн бол мөрөг гэсэн үг юм байна. Бүгдээрээ мөргөөрөө гэж хашгираад доошоогоо бүхий. Энэ бүхнийг харсан нөгөө бурхан галаар төрөх хаан зогсоогоод гинэт нүүрэн дээр амар том инээмсэглэл тодруулаад босоод ирдэг. Тэгснээ шууд л нөгөө хэдийг чинь чиглээд алах. Жинвүү сандарчихсан. Хоёр дахин юу гэсэн байла? Ахлагчаа хоёр дахин юу гэсэн байлаа гэж дахин тавтана. Хоёр дахин магт гэсэн байсан. Бурхны магтаал гэж өнөөх нь арай ядан амнаасаа унахад тэнд байсан Христийн сүмд явдаг ч юм уу нэг нөхөр би бурхныг хэрхэн магтахыг мэднэ. Надад үүнийг даадах ч хэмээгээд таны сүнс өөхөшгүй мөх алдар цууч нь өөр дурсагт нь ухааны юм аманда бутансаар их зөөдөөс нь хараад өвдөглөө суутал өнөөх том хөшөө чинь улам баялаар инээснэ урт үстэй залуу бяцгишгээд үргэлжлүүлэн манай хэд рүү алхах. За ёстой бааларсан юм боллоо гэд багийн гишүүд тал дэшег нь зугтаж зарим нь өхөж зарим нь нуугдах газар хайн алхаж сандарч байхад Жинвүү Жүхигийн гараас хөдөлж өгсөн эргэн тойрноо сайтар ажиглаж заал төрөд байгаа хөшөөнүүд бүгдээрээ гар гартаа ямар нэгэн хөгжмийн зэмсийг атгахчихсан байгааг олж хардаг. Тэгэл болоогүй бүр тэдгэрийн хажууд хүн очиж зогсоход ямар нэг хөгжмийн хэсгээс тоглож байгаа нь сонсог. За магт гэсэн нь ийм л учиртай юм байна. Бүгдээрээ нэг хөшөөний урд очиж зогсоорой гэж нөгөө эдрэгөө дахин жангаар ойрлоод хөшөөний урд зөвхөн нэг л хүн байх ёстой шүүгээд Жүхийг хөшөөнийх нь урд үлдээгээд өөрөө цаашаа гангүйдэг. Энэ мөчөд өнөөх том хөшөө Жинвүүг хараанд авч тэрний араас
хөөж эхэл. Цэгэр ус маань өөрийнхөө баримл руу бяц гიშгүүлэхийн даваан дээр амжиж очиж чаддагч харамсалтай нь нэг хөлөө аль хэдийнэ тасдуулчихсан байна. За ингээд түүнийг магтгийсэн болохоор нөгөө магтаалын дуу явж дууссан болохоор өнөө хөшөө сандал дээр эргэн сууж 3 дахь бичээсийг биелүүлэх цаг ирсэн байгааг нөгөө хэдэд ойлгол. Нөгөө хэд чинь арай хийж амсгаагаа дараад юу болсныг эргцүүлээд байж байтал заалны голд өргөлийн ширээ маягийн зүйл гарч ирдэг. Бүгд л энэ юу вэ? Арай хэн нэгэн түүнд өөрийгөө өргөл болгож амиа золих ёстой гэж хэлж байгаа юм биш үстэй хэмээн дор дороо шивнэлцгэв. Багийн ахлагч үүнийг сонсон дайруудаа хэрвээ хэн нэгэн нь үхэх ёстой бол тэр нь би болёо гэд шууд л тойргийн голд орж зогсоход ширээний хажууд нэг ширхэг бамбар асдаг. Жинвч юу болоод байгааг ойлгохын тулд намайг чигсэн тэр тойрогт оруулаад өгөөч хэмээн гуйд. Цуг явсан нөхдийн хамт жинүү тойрогт ороход дахиж нэмж нэлээд хэдэн бамбар асдаг. Ингээд эцэст нь тэнд байсан бүх хүмүүс тойрогт орж ирэхэд хүний тоогоор гал асаж нэмээд дээрээс нь бүр тэдний орж ирсэн хаалга хүртэл онгойчхон тэр. Хажуугаар нь бас хаалгыг манжсэн баримл цэргүүд аажмаар талбайн төрөв дөхөж байгаа нь харагддаг. Хаалга онгойсон байгааг харсан дайруудаа нөгөө хэдийн дундаас нэг хүүхэн төрөгхөн тэндээс гарч одно. Тэгтэл энэ үйл явдлын дараа тойргийн нэг бамбар унтарч бүтэн онгоосон байсан хаалганы хэмжээ багасж эхэлдэг. Хараал эдсэн энэ өрөөнөөс гарчулж байгааг харсан бас нэг залхуу бүсгүйн араас гарч гүйхэд кимгээд бас л тэр дундаа чадвартай нөхөр би эхнэр хүүхэдтэй хүн. Намайг уучлаарай гэж уйлан донгоцсоор нөгөө хоёрын араас гүйгээд явчихсан. Жинүү болж байгаа үйл явдлыг хажуу талаас нь чимээгүйхэн харан сууснаа энэ тойргоос бүгд гарвал хаалга тэр жигтэй хаагдана. Энд хэн нэгэн заавал үлдэх ёстой. Би цаашаага явж чадахгүй болохоор Жүүхий та хоёр хурдхан эндээс гардаа гэд ахлагч руухан хардаг. Тэгээ тэр Жүүхийд анхудагаан өөрийн хүчээр олж авсан кристаллан гарт натуулаад хоёулаа дараа нь заавал хамтдаа оройн зоог барина хэмээн амлав. Жүүхий мэдээж үүнийг сонсоод нулимсаа барьж ядан үгүй гэж өөлөн суух боловч цаг баг үлдсэн болохоор багийн ахлагч түүнийг хөнгөн ухаан алдуулаад гарах хаалганы зүг түүнийг мөрлөөд алхдаг. Үүний дараа хаалга хаагдаж өнөөх хөшөөнүүд тойрогт орж ирэн хөөрхий залуу руу хитэн талаас нь дайрч өнөөх том баримлын нүдний урд хэсэг сэлмээр завчиж байгаад өргөлийн ширээний яг гол дээр түүнийг дээш харуулan хэвтүүлнэ. Ингэснийхээ дараа тэдний дундаас нэг нь Жинвүгийн амиг даслахын тулд сүүлчийн цохилтоо хийх гэж далаах тэр мөчөд цаг хугацаа манай залуугийн хувьд түрхэн зур зогсон мэт санагдаж үгүй би үхмээргүй байна. Надад энэ бүхнийг дахиад шинээр эхлүүлэх боломж олдсон ч болоосоо хэмээн тэр дотроо бодож амждаг. Хэсэг хугацааны дараа сэлэм гялс хийж Жинвүгийн нүд харанхуулаад явчих. Үхэл гэж ийм зүйл байдаг байх нэ гэж сүүлчийн амьсгалаа манай залуу хурах тэр мөчөд яг л видео тоглоом тоглож байгаа юм шиг тэрний урд эр зөргийн шалгуурыг амжилттай давсан чинь баяр хүргэе. Цааш үргэлжлүүлэх үү эсвэл ингээд дуусгах уу? Хэрвээ ингээд өндөрлөё гэвэл чиний зүрх тэг 100-ны 2 секундын дараа зогсох болно гэсэн опшн Жинвүгийн урд гараад ирдэг. Мэдээж энэ бүхэн зүуд байсан ч хэнч байсан зүудэндээ таал төгсхийг октоос хүсэхгүй учраас цэхэр үстий yes гэсэн төвчлөрийг дартаг. Ингэснээр манай залуу эмнэлэгт гэнэт ухаан орно. Тэгээд шууд бол миний хөл, миний гар байна уу гэж төрхөн гар хүлээд тэмтэрч үзвэл нөгөөдүүл нь байрандаа байж байна. Ста ямар муухай зүг зүудэлчих вэ? Тийм байлгуудыг эсээр буцаад хэвтэх гэтэл анчтай холбооноос явж байна гэд хоёр нөхөр тэрний өрөөнд орж ирдэг. Энэ хоёр залуу бол нэг нь A зэрэглийнх, нэг нь B зэрэглэлийн нилээд чадвартай залуус. Тэдний ахлагч болтой нэг нөхөр Жинүүд хандаж чи сүүлийн 3 хоног ухаангүй байсан. Тэр доор юу болсон тухай дуулаад бид тийшээ тусгай баг илгээсэн. Гэтэл давхар хонгил хаагдаж чи ганцаараа газар твтэж байсан. Агуугаас амьд үлдсэн 6 хүн бүгдээрээ ажилласаа гарцгаасан. Магадгүй сэтгэл санааны гүн хямралаас болсон байгаа гэхэн тэр. Тэгснэ нөгөө залуу хэрвээ чиний мэдүүлэг нөгөө хэдийхээс зөрсөн бол үгсэн хүмүүсийн хэргийг чам дээр өөрүүлэх байсан юм гэснэ. Чи 2 дахь сэргээлтийг сонсож байсан уу? Нэг ёсондоо үхээд дахиад сэргэхдээ өмнөх чадвар нь хэдэн 100 дахин хүчтэй болоод сэргэхийг хэлдэг. Би чиний хүчийг шалгахаар төхөөрөмж авчирсан байгаа. Чи нэг үжтэйгээд гарыг нэг юм дээр тавиулт. Манай хүнс дотроо ихэд баярлаж би ч их зовсондоо иймэрхүү юм хүртэх ёстой энэ ухааны юм бодчихсон залбираад өөрийнхөө хүчийг хартал өмнөхдөр нэгч тоо нэмээгүй байхын тэр. Хоёр анчин ч гэсэн дотроо битүүхэн гойртлог тээж гисэн тэрэн дээр ирсэн боловч хайсан зүйлэн тэрний дотроос олоогүй болохоор ихэд сэтгэл дундуур эмнэлгийн өрөөнөөс гарan отдог. Манай хүн ч бас л урам нь хуугарчихсан писта. Би ер нь яаж гисэн хүн бэ гэсээр орон дээрээ ирлээд үлдэнэ. Өрөөний нам гүн байдлыг эвдэн гаднаас Жинвүгийн дүү Жин орж ирдэг. Тэр ихэд ууралчихсан. Аха та одоо болоо дандаа л анд явлаа гэд мөнгө олж байгаа ч юм байхгүй эмнэлэг тавьчихсан байх юм. Ингээд байхар чи ээж эмнэлгийн зардлыг хэн олох юм бэ? Ядаж би хаагаа бодол доо.
Ээж өвчтөө дээрээс нь та өвчхөл би яах болж байна хэмээн их л бөхөндөнгүй царай гаргана. Яг энэ үеэр Жинвүүгийн урд нөгөө дэлгэц гарч ирнэ. Манай хүнш дүүгээсээ чи миний урд байгаа энэ дэлгэцийг харж байна уу? Надад мессеж ирсэн байна. Хамт унших уу гэтэл дүүн за битти солиороод байгаа би юу ч харахгүй. Та ядарсан болт унт гэж хэлдэг. Жинвүүнийг сонсоод за надад л ганцхан харагддаг зүйл байх нь гэж ойлгоод ирсэн захиагаан уншиж үзвэл өдөр болгон зайлшгүй хийх ёстой хурд хүчний дасгалын хуваар байж байна. 100 удаа сүнэн 10 км гүн гэх мэт. Тэгэд мэдээ жижигхэн сануулах. Тэнд нь хэрвээ дасгалаа алгасвал бяцхан шийтгэлтэйгээд авсарчихсан байна. Жинвүү энэ бүгдийг сайтар харж уншиж байгаад одоохондоо боломжгүй юм байна. Би чинь эмнэлэгт байгаа шүү дээ гэж дотроо хэлээд жаахан нойр авахаар дэрэн дэрлээд унтаад. Ингэж унтсаар шөнийн 12 цаг болохтой зэрэгцсэн нөгөө дэлгэц торгуул хийсэн гарч ихтэй энэ өдрийн даалгавраа биелүүлээгүй болохоор чамд шийтгэл оногдуулж байна гэсэн мессежийг урд нь гаргаад ирд. Эсэг хугацааны дараа Жинвүүгийн өрөө тэр жигтэн жижирхийлж газар хөдлөж байгаа юм шиг болсноор тэр сэрнэ. Нүдээ нээсэн даруйдал манай хүн эзгүй төлд байгаагаан ойлгож зүүдлэж байгаа байхтай гээд аргашаагаан хаартал аврах том хилэнцэд хорхоо хилээ өнжүүлчихсэн манай хүн рүү архираад зогсож байдаг. Та юугээд уулгаалдах гэдэл манай хүний уурд нөгөө систем чинь дахин нэг шийтгэл гэсэн сануулга гаргаж ирээд 4 цагийн турш ямар нэг аргаар амьд үлдээгсэн тушаал ирүүлдэг. Жинвүү ч ямар ч эргэлзээгүйгээр энэ бол зүуд биш юм байна гэдгийг ойлгоод харсан зүгтээ хар хурдаараа хоёр бөөрөө эргэтэл бажигдаж гарна. Манай залуу амьд тэмцсэн аргашаач харах завдлалгүй хам хүчээ шавхаж байх хооронд өнөөх том хилэнц чинь эхэндээ нэг байснаа сүүлдээ бүр 4-5 болж байгаа нь тэрний нүдний буланд ажиглагддаг. Жинвүү ингэж явсаар багтарч хөл гар нь өөрийн эрэхгүй мэдээгүй болоход за дахиад л өхөндөө гэд бодчихсон унах тэр мөчөд азар нөгөө 4 цагийн дуусч эмнэлгийн өрөөндөө эсэмэнд эргэж ирж чаддаг. Ингэснийхээ дараа системийн жижиг цонх дахиад л нээгдэж торгуулийн даалгаврыг амжилттай давлаа гэсэн зурвасыг түүнд илгээнэ. Манай залуу хэдэн цаг өрөөндөө байхгүй байсан болохоор эмнэлгээр нэг хайж байсан совилгч нар түүнийг хараад ихэд гайхаж үг хэлэх тэнхэлгүй байгаа Жинвүүг орон дээр нь хэвдүүлснээр хэддгээр ангиж үлээдээ дуусна. Энэ анги дээр гарсан үйл явдлын дараа Жинвүү ямар ч байсан бэлтгэлээ таслаж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгоно. Шинэ жилийн бэлэгтэй урамшуулал. Nextbar Drug Bar Nexus бүтээгдэхүүнүүд 20% хэмнэлттэй. 2 супер азтан PlayStation 5 хожих боломж. Дараагийн худалдаа авалтанда дахин 20% урамшуулал идлээрэй. За ингээд бэлтгэлээ таслаж болохгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон Жинвүү маргааш өглөөнд эртлэн босоод өдөрт хийх ёстой дасгалуудаа ном ёсоор нь хийж эхэлдэг. Дасгал хийснийхээ хариу тэр тодорхой хэмжээний оноо авч өөрийн биеийн хурд хүч, дэсвэр хатуужил, оюун ухааны чадамжуудаа нэмэгдүүлнэ. Хурд хүчний үзүүлэлтээс гадна түүнд бас тусгай чадварын хэсэг байна. Ерөнхийдөө бол манай хүн биеийн үзүүлэлтүүдэд нэмэгдүүлэхээс гадна тусгай өөр олон чадваруудыг онооныхоо тусламжтай нээж болох юм байна гэдгээ ойлгоно. Алга болгох ч юм уу, нислэх ч юм уу нэг тиймэрхүү сонголтууд байна гэсэн үг. Ингэж болохоор Жинвүү 4 өдрийг өнгөрөөхөд манай залаг тууштай байсныхын төлөө системээс нэгэн чадвараар шагнадаг. Энэ нь full recovery буюу алдсан эрч хүчээ бүгдийг нь дахин сэргээх чадамж байна. Үүнээс гадна Жинвүүд хувийн зэвсэг мөн зарим нэг олзон хадгалах хайрцаг гараад ирдэг. Хамгийн сүүлд гүйцэтгсэн даалгаврынхаа шагналд манай хүн системээс нэгэн бэлэг гардаж авдаг. Тэндээс ногоон түлхүүр гарч ирэх бөгөөд Жинвүү шууд л метроны буудлын дээр очиод хаалхыг нээж үздэг. Даалгавар гүйцэтгэх газар руу орсон даруйдаал цэнхэр үстэй тентхийн боссыг ялгааснааш тэндээс гарч чадахгүй юм байна гэдгийг ойлгоно. Ингээд нөхцөл байдалтайгаа эвлэрсэн Жинвүү доош шатаар буухад 3 гоблин тэрнийг отоод байж байдаг. Хэд хоног бэлтгэл хийсэн гэсэндээ маань залуу тэднийг ядах юмгүй дийлж чаддаг ч араас нь залгуулаад төмөр ирүүтэй улаан чон гараад ирхэн тэр. Чон Жинвүүг эндүүлж араас нь дайраа тэрний барьж явсан хутгийг нэг хазаад л төмрийн үртэс болгочихдог. Чонтой дулдаж явахдаа маань залуу өөрийн хурд хүчийг илт нэмэгдэж тэрний дайралтаас төвөггүй болтож байгаагаа анзаар. Гэсэг хэдий ч өнөх амтнд Жинвүүгийн хариу зохилтууд огтхонч нөлөөлөхгүй байгаа учраас тэр өөрийн хайрцагнаасаа саяхан олж авсан ганц сэлмэн суглаж аваад эцэст нөгөө чоны голоор нь хоёр хуваачдаг. Ингээд амьсгаа авах гэж зогсож байтал нөгөө чоны хоёр найз араас нь гараад ир. Жинвүү шууд л нэг далаалтаар эхнийхийг нь цааш харуулхад үлдсэн нэгэн сүүлээ хавчаад зугтаад. Энэ тулааны үр дүнд манай цэнхэр нүдтийн төвшин нэмэгдэж 2 левел төрнө. Левел ахих тусам тэрний бие өөрийгөө эмчилж хажуугаар нь манай хүн хурд хүчний үзүүлэлтүүдэд нэмэх тус бүр 5 оноотой болдог. Жинвүү жирийн агуугаас мангас хороогоо дотроос нь кристалл олборлдог бол системийн агуугаас тэр амьтдын дотроос эд зүйл олборлож өөрийн маркетплейс дээрээ зарж зоос
босс болгох боломжтой болно. Одоохондоо гэхдээ тэр дөнгөж 2хан левелтэй учраас дэлгүүр зоочтой. Энэ газраас гарахын тулд Жинвүү тентхийн боссыг ялах эсвэл teleportation stone-ыг ашиглах гэсэн 2 зам байгааг мэдэж байгаа. Гэхдээ шилжүүлдэг чулуу манай залууд байхгүй учраас энэ агуугаас амьд гарьяа л гэж бодож байвал босст нь яаж иж байгаад хурж тэрнийг хорох нэг л сонголттой анханасаа байсан байна гэдгийг ойлгодог. Ингээд байж байтал өнөөх улаан чоннууч нь бүр сүрэг болоод харанхуй дундаас гараад ирсэн. Манай залуу өөртөө хандаж энэ бол миний үдсэн зүйлийн хажууд юу ч биш. Иймхэн зүйлээс огтхон ч айхгүй байна гэд хар хуртаараа нөгөө дүл рүү дайрч яг л халуун худгаар маасал зүсж байгаа юм шиг завчиж эхэлдэг. Тэр олон жил сул дорой нэгэн байсан болохоор өөртөө олдсон сайжрах ганцхан боломжийг тийм ч амархан би алдчихгүй шүү гэж дотроо гүгэлсээр нөгөө амьтдыг алж хороож эхлэхэд системийн мэдэгдүүд араасаа цуврсаар байна. Удаан хугацааны туршид дотроо бугларсан олон зүйлийн гаргаж байгаа Жинвүү нэг мэтгэд нөгөө амьтдаа бүгдийг нь устгахчихсан чоны анчин гих золтой болчихсон байж байд. Энэ үеэр хотод бас нэгэн хаалга шинээр үүсч хажуугаар нь яваа 2 хүн отын өдөртлгүүд хуурдхан энийг хааж бидний санааг амраагаас нэлээд хэд хоног өнгөрч өглөөгөөд ярилцсан зогсно. Жинвүү агууд өгтлөө ядарчихсан бараг л хугарч байгаа сэлмээ чанг гэгчийн атгахчихсан зогсож байтал түүний хажууд дахиад нэгэн цонх гарч ирснэ. Өөрийн бүх чадвараа нэмэх 40%-аар бүүслэх боломжтой боллоо. Танд баяр хүргэе гэд гараад ирдэг. Мөн тэр өөрийнхөө эд хогшлын савыг харуул чоны соёо бүр 34 ширхэг бас тэгээд бас бус хэрэг болохоор зүйлс нилээд хэд цугларчихсан байдаг. Хажуугаар нь хонгилд орж ирсэн цагаас л дурддагдаад байсан нөгөө шилжүүлдэг чулуунд манай хүний гарт ороод ирсэн байна. Жинвүү энэ чулууг ашиглаж агуугаас гарвал цаашдаа юу болохыг мэдэхгүй байгаа ч өөрийгөө хөгжүүлэх ийм сайхан боломж дахиж түүнд гарч ирэхгүй байх вэ гэдгээс ихэд айж ямар ч эргэлзээгүйгээр хонглын гүн рүү орохыг хүсдэг. Энэ үеэр гадаад ертөнцид Жүүхигийн удаас дуурч байна. Аанчтай холбооноос тэрний байгаа газрын ойролцоо нэгэн агууг хаалгүй удасны улмаас дотроос нь олон тооны мангасууд гарч ирэн иргэдэд аюул учруулад байна. Тэнд дайчид хангалттай байгаа ч эмчлэх чадвартай хүн дутагдaltaй байна. Чи боломжтой бол яваад очооч гэсэн дуудлага байдаг. Жүүхийн өмнө нөө ийм дуудлагуудад үгүй гэж үргэлж хариулдаг байсан ч одоо бол тэр өмнөх үйлдэлтэй гэмсэндээч тэр эсвэл Жинвүүг эмнэлэгт эргэх гэж очиод мангасуудтай тулдаг гэж улааран бэлтгэл хийж байгааг харсандаач тэр за би хурдхан яваад очиё гэж хариулна. Зэнхэр нүдэд агуун гүнд хүрэхийн тулд замдаа таарсан амьтдыг хайр найргүй устгаж үүнийхээ хариуд левлээ багаар нэмсээр байдаг. Чадвар нь сайжрах тусам мангасуудыг хорооход улам амархан болж мөн тэдгэрийн дээр байсан бичигний өнгө солигдож байгаа нь анзаарах. Цагаан өнгө нь манай хүнтэй хүчээр адил болон сул. Улбар шар байх юм бол хүчээр илүү. Харин улаан байх юм бол хэд дахин хүчтэй гэсэн утгыг агуулж байсан болж таард. Хонглын оролд нэгэн амьтан маш чанга дуу гаргахын тэрнийг энтхийн эзэн гэж хэлж байгаа юм шиг Жинвүү санаг. Цэхэр нүдэд хэдийгээр төвшингээ хэд дахин ахиулсан ч агуун боостой өмнө нь хизээж ганцаараа тулж байгаагүй болохоор дотроо жаахан айдастай хэсэг зогдуулсан зогсдог. Тэрэнд левлээ дахиж ахиулах өөр үлдээгүй болохоор бас дээрэс нь тэрэнд сул дорой байдлаасаа салахын тулд ирсэн учраас ямар ч хүчтэй амьтан байсан би нүүр тулах ёстой гэд шогоон боо. Манай залууг хаалгаар орж ирсэн даруйд нэгэн үл мэдэгдэх амьтан гэрлийн хурдаар маш хүчтэй зохиод авдаг. Арай гэж өөрийгөө хамгаалж амжсан Жинвүү бос чирээ сэлмээ харвал өнөөх нь аль хэдийнэ хэрэг болохоосоо өнгөрсөн байна. Тэрний урд аврах том хэмжээтэй уулга алтмаар могоо үзэгдэнэ. Хараал эд. Энд чинь одоо юу вэ? Би түрүүнээс хойш төвшин ахаад байгаад энэ амьтны нэр одоо болтол улбар шар хэвээрээ байна. Тэрний арсыг харахад л маш хатав гэдэг нь тодорхой байна гэд эдний дулаан эхэлдэг. Хугархай сэлмээр могооны арсыг нэвтэлж чадахгүй гэдгээ ойлгож байгаа ч манай залуу хоосон гартай ийм амьтны эсрэг зогсоход үхэлд өөрийгөө бэлдэж байгаатай адилгээд тэрний хажуу талаас нөгөө муу сэлмээ элэгт арсыг нэвтлэх гэж оролдоно. Хоёр дахь дайралд болоход ганц Жинвүүгийн барьж яваа сэлэмч биш өөр ямар ч эрттэй зэвсэг байсан. Энэ могоог гаднаас нь хатгах ямар ч боломжгүй байна гэдгийг манай залуу ясмахантаа шингэтэл ойлгодог. Тэгээд энд орж ирсэн цагаасаа л гартаа ямар ч зэвсэггүй амьд үлдэхийн тулд ганцхан зугдах сонголттой байсан байна гэсээр газар тунав. Жинвүү хэдийгээр дайралтаас бултаж чадаж байгаа ч биедээ нилээд хідэн хүн шарх авдаг. Утсан хүүхэлдээ шиг ийш тийш гарынх нь аясаар хөдлөж явсаар хоёр дахь удаагаан үглийн мэдрэмж авснаар Жинвүү толгой дотор нь эргэлдэж байсан олон бодол алга болж анир чимээгүй болсныг анзаардаг. Тэгээд өнгөрснөө эргэн санаж хүмүүс чоолуулан хамгийн муу анчин гэж доромжлуулж гад юу ч болоогүй юм шиг царайлж явсан өөрийгөө өрөвддөг. Могоо манай залууг үргэлжлүүлэн давамгайлсан их хүчээр хідэн тийш нь авч шидсээр л байна.
ийм их хүчин цохиулаад Жинвүүгийн толгойд дахин нэг дурсамжин сэтэрч хүчтэй хэн нэгний хажууд аимхай амтд дагчин жижирхээс өөр юу ч хийж чаддаггүйг мөн хэдийгээр чи ухаантай сэргэлэн бас бусдыг боддог байлаач гэсэн аим тулсан газарт чиний чанарууд чиний амийг аврахгүй гэдгийг санд. Илүү шийдэмгий, илүү хүчтэй байх ёстой гэдгээ энэ бүхний дараа ойлгосон манай залуу өөрийн дайралтыг эхлүүлж могооны нуранаас зүгтэн. Мэдээж өнөөхөн шуудалж Жинвүү ганцхан босгаад л аваач идчих боловч сэнхэрнүүдэд өөртөөгөө үргэлжлүүлэн ярьж би заавал хүчтэй болох болно. Чиний хуйг хэр хатуу байх чинь надад хамаа. Хэрвээ би хүчсэн л бол наадхыг чинь нэвтлэх л болно. Гэт могооны дайралтаас дахин нэг удаа бултаад илүү хүчтэйгээр сэлмээ зоод. Давхар агууд үдсэн туулсан бүхнээ Жинвүү ингэж байхдаа санаж миний тэнд мэдэрсэн бүхний хажууд одоогийн энэ байдал бол юу ч биш гэж өөрийгөө улам зоригжуулаад хэцүү үед нь хань болж исэн нөгөө хугархай сэлмээ хүртэл хажуу тийшин шидэд могооны биенээс нүцгэн гараараа зуураад ав. Цэнхэрнүүдэд өөрийн бүх хүчийг нэг тал руу шахаж хамаг чадвараа гарынхаа хүчинд хоримтлуулад өнөөх амтны хуйгийг гаднаас нь маш хүчтэйгээр базаж эхлэхэд могоо одоо л түүнийг яг яах гээд байгааг нь ойлгож дайснаа унгаах гэж оролдог ч хэтэрхий оройтсан байдаг. Жинүү өөрийнхөө галзуу хүчээр тэрний биед хоёр гараа шигтгэхэд улам гүнзгий оруулснаар толгойг нь тас завчиж орхино. Ингээд анхны том дулааныхаа дараа цэнхэр үст хэд хэдэн удаа левелхэн. Өөрөө ч үнтэй баяртай байгаа нь харагдаж би үнэхээр л хүчтэй болчихсон юм байна гэж өөртөө хэлнэ. Энэ үеийн боссыг яасан болохоор Жинвүү бэлгэнд нь маш гоёмсог худаг болон шингэн ав. Энэ хутг нь саяны могооны хайр шиг хатуу бас хортой даагар. Хорн дайсныхаа ухаан санааг балартуулж биеийг нь хэсэгчлэн мэдээгүй болгодог. Нөгөө шингэн нь болохоор хэсэг хугацаанд Жинвүүгийн арьсыг маш хатуу яг л саяны могооны арьс шиг болгоно. Гэхдээ сайд эффект нь үйлчлэх хугацааны төгсгөлд булчингуудыг маш ихээр гэмтэнэ гэж бичсэн байна. Хэсэг хугацааны дараа өнөөх хонгол жирийн нэгэн метроны буудал болон хувирдаг. Хараал эзэн маш хэцүү зүйлийг ганцаархнаа давж дуусандаа өөртөө үнэхээр итгэж ядан хугархай сэлмээ гартаа барьчихсан Жинвүү дээш гарвал эргэн тойронд нэг ч хүн байхгүй байна. Гайхаа зогсож исэн чинь нэг зэрэг "Өө чи яагаад энэгээр сэлгүүцээд байна" гэж дөхөж ирснэ. "Өө та ч анчин байсан юм уу? Уучлаарай" гэд та саяхан мангасууд гарч ирээд байгаа хаалгыг хайж байгаа бах дагаад яваарай гэд нэг тишээгээ замчилж гарт. Тэдний замд нэлээд олон зогчнууд байх бөгөөд өнөөх зэрэг бид агуун ихэнх мангасуудыг устгаж чадсан. Одоо манай анчид тэдний босстой тултаж байгаа гэж хэлдэг. Жинүүгийн мэдрэх чадвар шууд л өнөөх боссыг нь хаана байгаа, ямархуу чадвартай гэдгийг нь хідэн байшингийн цаанаас олоод харж байгаа. Өнөөх аврах том амтан чи харсан зүгтээ хандаж хүссэн зүйлсээ сүйдлэн явж байх хооронд тэнд байгаа хэдэн анчид байдаг чадлаараа тэрний өдөөс тэмцэлдэн зогсдог. Эмчлэх чадвартай баатрууд танкер гих урдаа гарч улаан нүрээрээ мангастай тулж байгаа нөхрийг амьд байлгана. Энэ хооронд харин тэдний багийн дайрах чадвартай анчид өнөөх амтны зүг хамаг хүчээрээ довтлох боловч тэрний хамгаалалт үнэхээр хүчтэй байгаад байгаа болохоор анчтын дайралт устгах чадах хэмжээний биш байгаад байдаг. Жинүү энэ бүхнийг холоос хараад шууд тэд ямар ч багийн ажиллагаагүй дээрээс нь баг бүгдээрээ И болон Д ранкийн ангуучид ер нь бол удах нь аргагүй байна гэд эмчилж байгаа хүмүүсийг нь харин харуул Жүүхий дээр дунд зогсож байдаг. Жүүхий тэнд очсон цагаас авахуулаад зүгээр зогсон бололтой нэг хүүхэн амар уурснаа чи бидний ажилд туслахгүй юм хэмээн ухаан оруулдаг. Үүний дараа тэр хурдхан ажилдаа орж бусдыгаа эмчилж хамгаалж эхлэх гэж байтал өнөөх давхар агуу тохиолдсон зүйлс нь гинэт санагдаж анхаарал нь сарниж шившлэхэн гүйцээж чаддаг. Энэ бүхнийг харсан Жинвүү түүнд огт буруу үгэлгүй яг ямар зүйл туулаад ирснийг нь хинээс ч илүү сайн мэдж байгаа болохоор тэдэнд бяцхан тус хүрэхээр шийддэг. Нөгөөдөл нь жугаасаа энэ үеэр хүчрэхгүйг мэдэрчгсэн дээд зэрэглээ ангууш дуудахгүй бол бид ялагдлаа гэд орилоод эхэлнэ. Энэ мангас бол их үсрээл Д ранки босс учраас хамгаалтыг нь нэвтэлчихвэл үлдсэн хідэн анчид амархан устгахчихна гэж цэнхэр үст толгой дотроо бодсоор авч явсан хугархай сэлмээ арагшаага яг 3 алхаад баг зэргийн хүчээр тухруунж эхлүүлээс авчихдаг. Дууны хурдаар ирэх утга мангасын хамгаалтыг унтраахад өнөөх тулалдаж байсан анчтын ч гэсэн яг дайрхан таарч агуун боссыг хормын дотор ялж чадна. Бүгд л баярлаж бид чадлаа хэмээн баярлаж байхад тэнд байсан нэг танкер өчнөөн удаан хугацаанд тэрнийг дуусгаж чадаагүй ээж ийм амархан бид ялна гэж байхгүй. Хэн нэгэн дээд зэрэглээ ангууч бидэнд тулснаас гарцаагүйгээд мангасыг анхааралтай ажиглаж байгаа Жинүүгийн сэлмийг олоод харчихдаг. Тэгээ шууд л эргэн тойрноос энэ хэний сэлэн бэ? Эзнийг нь мэдхүү гэж асууж байгаад нөгөө Жинүү хүргэж ирдэг зэрэгтэй таарна. Өнөөх нь мэдэн тэнд байсан цэнхэр үстэй залаг байх гээд арагшаа заавал манай хүн аль хэдийнэ алга болсон байд. Эзэн байхгүй утгагүй өрөөнд бусд нь нэг их идэхийг хүсэлгүй тэндээс явхад өнөөх танкер үргэлжлүүлэн аимшигтай нууцлах чадвартай нэгнээс тусламж авсандаа үнэхээр их баярлан зогсно. Цэнхэр үс дараа харих замдаа нэрээ нэг шидэл дээр тэрнийг дуусгачихна гэж бодсонгүй шүүгээд явж байд. Ер нь бол өөрийнхөө хүчийг бүрэн дүүрэн танаагүй байна гэсэн. Хэргийн газар түлсэн Жүүхий саяны шийдсэн нөхөр нэрээ Жинвүү юм байх та гэд
гайхаад өнгөрөв. Хэсэг хугацааны дараа эмнэлэг дээр сувилагчид шивэр авир хийлдэцгэн Женүүгийн талаар ам хуурайгүй ярилцсан байдаг. Тэр үнэхээр их өөрчлөгдсөн, анх ямар нөхөр байлаа да. Анхнаасаа ийм гэдгийг мэдсэн бол түүнийг өдөржин асрах байсан юм гэд инээлдэцгэн. Манай хүн харин энэ хооронд өрөөндөө өдөрт хийх дасгалынхаа тоог гүйцээж хөлсөн цовчсон хамаг байдаг булчингаа 32 цагаан шүдчгээ ярзаалгачихсан байж байдаг. Өнөөдөр бол Женүүгийн бие нь 100% эдгрээд эмнэлгээс гарч байгаа өдөр. Ер нь бол аль хэдийнэ идэгцэн тэгээд зүгээр л бусад хүмүүст харуулах гэж эмнэлэгт удаан хугацаанд байх ёстой болсон гэж ойлгож байна. Ингээд эмнэлгээс гарсныхаа дараа Манабаатар гэртээ эргэж ирдэг. Дүүн тэрнийг анх харсан даруйдаалт нэг л өөр болчихсон байгааг нь анзаарв. Женүү цаашдаа юу хийж яаж амьдрах хэрхэн хөгжих талаараа бодож хэсэг тунгаадаг. Өмнөх анги дээр олсон хідэн поинтоо хүчиндээ зарцуулах уу? Эсвэл шинээр гарч ирээд байгаа оюун ухааны чадамжиндаа оруулах уу гэж жаахан бодсны эцэст бүгдийг нь хүч рүүгээ шахчихдаг. Хэсэг хугацааны дараа Манабаатарын утас дуурна. Аваад ярил байр түрээслэгч авгаа энэ сарын чинь түрээс болчихсон шүү гэж сануулж байдаг. Өмнө нь ажиллаа ихтэй Женүү бараг л гар хоосон ирдэг байсан ч одоо бол азарт өвчнэн сайжирч нөгөө ногоон амьтдыг болоо нүдэн ансан ч хорох чадaltaй болсон тэр түрээсийн мөнгөө төлөхөөр өөрийн цаасан дээрх зэрэглэлтэд таарах ажил хайж эхэлв. Ингээд нэгнээр нь гүйлгчгсэн сууж байтал зүгээр хүний тоог гүйцээж баг зэргийн ачаа үүрч явсныхаа төлөө 2 сая вооны цалин авах хөнгөн ажлын санал тэр дунд нь байж байд. Цэнхэр нүдтэй ч хурдхан эзэнтэй холбогдож хаана явж очихон асуугаад нэг цагийн дараа гэхэд агуун өвдөнд бэлэн зогсож байна. Тэрнийг хаана гэх нэртэй энэ багийн ахлагч угтаж аваад бид нар С-ранкийн агуу руу орж байгаа. Энд гарын үсэг зураад ажилдан орж болно гэж хэлдэг. Женүү нөхцөл байдлаа сайн ойлгохын тулд нөгөө хэд нэг сая харуул 4 С зэрэглэлийн 2 Д зэрэглэлийн ангуучд байна. Ингээд гэрээ мэргээ ярьчихсан зогсож байтал Лё хэмээх Д зэрэглэлийн анчин бас гараад ир. Тэр 20 настай харвас эднэртэй явж байгаа биш. Тэгээд дээрэс нь тэрний өмссөн зүүсэн маш үнэтэй харагдах бөгөөд ерөнхийдөө баян айлын эрх үг гэдэг нь илт мэдэгдэнэ. Лё манай залуутай дотн яриа өрнөөлж чиний зэрэглэл доогуур юм байна. Би чамд тусалнаа. Манай гэр бүл барилгын бизнес эрхэлдэг. Энэ хувцсыг аав маань надад авч өгсөн. Анх удаага хонгил руу орж байгаа гэд бэлгэлсэн юмаа гэсээр тэд хаалганы зүг хамтдаа алхав. Эсэг явсны эцэст нөгөө хэд чинь агуун орцон дээр очиод дутаг шогоон орцоо. Ихэнх хонгил гэрэлтэй байдаг бол энэ агуу таг харанхуй нөхцөл байдлаар тэднийг угтаж авдаг. Нэг шидэн гэрэл гаргаж нөгөө хэдэн ч араас нь дагаж явсаар замынхаа талд ирэхэд Женүүд нэг зүйл мэдрэгддэг. Ямар нэг төрлийн амьтан хаа нэг тэгээс ирж байгаа сонсогдохч урдаас биш, ардаас биш тэгсэн мөртлөө их ойрхон байгаад. Цэнхэрнүүдэд энэ бол хэвлэр явагчд байна. Тэд нар яг дээрээс гарч ирэх гэж байна. Бүгд бэлдээрээ гэж хамтдаа яваа нөхөдөө анхааруулд. Тэдний багийн шидтэн шууд л дээшээ гал нэгэхэд багийн ахлагч хаан хэдэн талаас нь гарч ирэх шоргооснуудыг өөрийн чадвараараа нь дорн гацаан. С-ранкийн анчин гэхэд нилээ чадварлаг байгаа хаанихаараа Женүү дотроо жаахан гайхдаг. Лё энэ үеэр тулаанд орохоор зэхэж одоо миний ээлж гэж хэлдэгч өнөөх шидтэн зүгээр наана байж юу гэд түүнийг ойртуулдаг. Женүү энэ бүхнийг зүгээр л хажуу талаас нь бас л ажиглаад байж байд. Ингэхдээ тэр нөгөө 6 нөхрийн багийн ажиллагаа үнэхээр сайн байгааг анзаарч удаан хугацаанд хамт байсан байна гэж тодорхойлно. Ингэхдээ бас Лёг анзаарч сайн хувцастай ч гэсэн ямар ч чадваргүй гэдгийг нь олоод харж байна. Хэсэг хугацааны дараа тулаан дуусгаад хаан энэ удаад боллоо гэж нөгөө хэдэн хэлээд амьтдын дотроос кристаллуудыг нь тулаанд орсон хүмүүс авч болно гэж зарлалт. Женүү ямар ч юм хийгээгүй болохоор мэдээж тэдэнд гар хүрэх ямар ч эрх байх. Энэ үеэр гадаад ертөнцид нэгэн бэлтгэлийн заалан дотор газар хөдлөх чимээ сонсогдсноор дотор нь байгаа хүмүүс ихэд сандралтаж байгаа хараг. Гэтэл учир мэдэх нэг залуу тэнд байгаа бүх хүмүүсийг тайвшруулад манай багийн мастер бэлтгэлээ хийж байгаамаа газар хөдлөөгүй гэж тайлбарладаг. Үүнхээр нэг нөхөр тусдаа нэг өрөөнд орчихсон аврах том чулуу голоор нь бөөрн хийлээ цоолчихсон байдаг. Энэ бол ердөө л түүний ганц зохилтын үр дүн. За ингээд агууд эргэж очвол Лё манай цэнхэр нүдтэй ярьсаар л өнөөх нь харин сонсож байгаач дотроо шаал өөр юм бодчихсон. Юу ч хийгээгүйхэд төлөө 2 сая вон аавна гэдэг бол үнэн байхад хэтэрхий хол зүйл. Тэгээд ч эднэрт Лё бит хоёрын хэрэг огтхон жалга. Нэг л шалтгаан байна да гэд алхаж байтал урд нь явсан хэд битүү аалзны тор энд байна. Энд л босс нь байгаа бололтой гэх юм дээр. Хэсэг хугацааны дараа тэд агууд орж ирэхэд толгой иргэн их хэмжээний мана кристаллуудыг олж хард. Эднийг мөнгө олгол 1 тэрбум хавцаа болох юм байна гэцгэн бүгд л дор шүлсэн гойчулцгаа. Харин хаан дотроо энэ мөнгөний тусламжтайгаар би дахиж дүүгэн царай алдах шаардлагагүй бол. Миний нэр ингэж нэг юм тэрний дээр гарах цаг ирлээ хэмээн дотрооч тэр гаднаач тэр их л дөдөр амтан зогсож байгаа харагддаг. Алтан дунд умсан анчид хэсэг хөөрөлдөж байснаа хонглын боссыг тэдний яг чанх дээр ойрсож байгааг олж хард. Тэгээд хэсэг хоорондоо шивэр авир хилдэж байгаад нөгөө 6 чин гэнэт Лё та хоёр эндээ байж.
Бид нар мана кристалл олборлох багшнуудаа гаднаас оруулаад ирье гэж хэлдэг. Манай хоёрч хоёулахнаа тэнд үлдэх сонирхолгүй байгаа боловч хаан улаан цайм худлаа инээснэ бид нар удахгүй гэд эргэж чаралгүй гараад яваад. Сонирхолтой нөхцөл байдалд үйлсэн Жинвүү саяны үйл явдал болон аанчдын биеийн хилэмжэн дээр хүндэслэж яг яах гээд байгааг нь таах гэж оролдоод үлддэг. Хаан цэргүүтэйгээ агуугаас 20 гаруй метр холдож явснаа хонглын орцыг дэлбэлчих гэж нөгөө шийдэнд тушаал буулга. Өнөөхөн ч үг дуугүй тэрний тушаалыг дагахад дотор нь байсан Лео үнэхээр их гайхаж зочирдан айдаг. Жинвүү харин толгой дотор нь байсан сонголтуудаас хамгийн муу нь энэ байсан юмсан. За яах вэ? Хин гэдг нь мэдэгдэхгүй энэ хүмүүст араасаа хутгалуулчаагүй нь яамаа. Одоо бол тэд дайснууд гэж дотроо дүгнэлтийн. Саяны босон дэлбэрэлт 50 нойрсож байсан мангасын сүнсийг хормын дотор дуутчихдаг. Лео Жинвүүг тулдах чадваргүй гэж анханасаа ойлгосон болохоор тэрнийг миний ардуур ороорой гэж хэлээд чадвар мууч гэсэн хүн чанараа гээгээгүй гэдгээ харуул. Цэхэрнүүдэд харин сээс сэргэлийн хонглын босс хэр хүчтэй гэдгийг нэг сорж үзэхээр үгүй ахын дүү чи хоошо байж би энэ удаа чамд санаа тавья гэж хэлдэг. Энэ үеэр агын орох хаалгаар нөгөө 6 анчин гарч ир. Тэдний нэг нь яагаад мангасын амыг дэлбэлж байгаа юм бэ гэж хаанаас асуухад бид хаалгыг дэлбэлдэг учраа нь мангас тэртээ тэргүй сэрэх гэж байсанд байгаа. Йоо Жинвүү хоёр тэр боссыг ялж чадахгүй идүүлхэн тодорхой. Тэр хоёрыг идээд гизээ затгасан аал царин биднийг эргээд очиход буцаад нойрсох нь ойлгомжтой. Хэдүүлээ харин тэр хооронд нь бүх мана кристаллуудыг зөөж амжаад боссыг нь ядах юмгүй хороогоод баяжих болно штэ тэнгээгээс тайлбарлав. Агуу дотор Лео Жинвүүд анхааралтай байхыг сануулаад зөвхөн B ранкын тулаанч C ранкын боссыг ганцаараа цааш харуулж чадна. Би боломж гарахаар нөгөө талаас нь дайрна гэж хэлдэг. Жинвүү харин энэ үеэр өмнө нь тулалдаж байсан мангаснуудаа нэгээр нь санаж тэднээс хүчээр илт илүү харагдах аалзны өмнө зогсож байгаа ч ямар ч сандралгүйгээр түүний сул талыг олохыг хичээн дайралтыг нь хүлээн. Эсэг зогсож байснаа тэр өөрөө төрүүлж дайралтыг эхлүүлэн одооноос жинхэнэ ангийн үлрэл эхлэж байна гэж дотроо шивнэдэг. Цэхэрнүүдэд аалзны хэдэн талаас өөрийн кинжалаараа хатгаж үздэг ч тэрний арьс хэтэрхий хатуу байсан учраас довтлох нь үр дүнгүй болоод байна. Лео энэ бүхнийг ойроос хараад зогсонгоо E ранкийн анчин гэхэд хэтэрхий чадварлаг байна. Өөрийнхөө чадварыг бусдааснуудыг хоёр төрлийн хүмүүс байдаг гэсэн. Нэг нь fake ranker, нөгөөх нь psycho. Fake ranker нь яг мөнгөний төлөөлөл. Харин psycho бол мөнгөнд биш цусанд татагддаг юм. Хараал идэж. Тэрний царай зүс сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчин шиг л харагдаад эхэлдэг. Гэсээр энэ хонглын даалгаварт явах гэж гарын үсэг зурсандаа үгээр хэлхийн аргагүй харамсаж эхэлдэг. Жинвүү аасны хуйгийг нэвтэлж чадалгүй хий дэмий дайрсаар нилээд хүчээ барчхан. Ядралтын төвшинг нь 47% байна гэж систем зааж байна. Эгсэн ч гэсэн манай хүн арай болоогүй байна гэсээр дахин нэг удаа хутганыхаа үзүүлэлтийг нэгтлэж 1 секундэд 1%-аар дайсны цусыг бууруулж биеинд нь хүрсэн л бол мэдээгүй болгох ёстой. Энэ бол миний хайрх тасал. Даанч хэрэгжүүлж чадахгүй. Сул тал нь хаана юм бэ гэж өөрөөсөө асуусаар л байна. Тэгснэ толгой хэсэг гэж өөртөө хэлээд яг их зурдаас нь гүйж эхлэхэд өнөөх аалц чи харин замдаа таарсан бүхнээ хайлуулах чадaltaй хүчлэлийг шүсээ өөдөөс нь төлөмж. Жинвүү арай гэж энд арилдаас болтно. Тэгээд саяхан шинээр олж авсан дайш гэдэг үсрэлт хурд нэмдэг скилээ ашиглахаар шийддэг. Хэдийгээр цэхэрнүүдэд маш их ядарсан байгаа ч ялхахаас нааш зогсохгүй учраас маш хурдан аалсны дайралтаас бултаж дээр нь гараад хүссэн газартаа хутгаан зовд. Харамсалтай нь дахиад л өнөөх төмөр шиг хатуу арьсан саад болсоор л байна. Жинвүү нэвтэлж чадахгүйгээ ойлгосон чи дахин нэг удаа оролдож үзэхээр хурдхан аалсны дайралтаас бултаж доош буугаад хоёр дахин их хүчээр дахин довтлох гэж уулаардаг. Амандаа өгүүлчихсэн одоо яг аална гэд эцсийн далаалтаа Жинвүү хийхэд тэр торгон мөчөд манай залуугийн ядралтын төвшин 70% төрснээр яг тогн тасарч байгаа юм шиг байгаа газартаа гацчих. Аалз чөдгөнгөө босон дайснаа маш хурдан зохиж аюулгүй болов. Тэгээд амийг нь авах сүүлчийн довтлогоо хийхээр Жинвүүгийн дээр савраан аваачхад цэнхэрнүүдэд залуу гэнэт сүулт хийсэн даалгавраас 100% өөрийгөө дахин сэргийх чадвар олж авснаа сандаг. Ингээд аалз эцсийн цохилтоо өрсөлдөгч хийхөө дээрээс өгөхөд Лео хамтрагч байгаа эргэж ирэхгүйгээр явчихлаа л гэж бодно. Гэтэл үүний дараа азар өнөөх нь амьд байгаа зогсохгүй урдынхаасаа ч илүү хурд хүчтэй болчихсон аалзны толгой руу дахин үсрэж байгаа харагдав. Энэ удаа Жинвүү дайсныхаа нүдийг хатгав. Агын боссыг амжилттай мэдээ алдуулж хүссэн байралдаа ирсэн манай баатар хэд хүчтэй зохиулсандаа шарн хөдлөж хог юм уу амтнаас хэд дахин нуглаж тэр хариугаан авчиад. Бодож байсан зүйлдээ хүрсэн Жинвүү аалзыг хороогоо бууж ирэхэд тэрний левел 3-4 удаа дээшлэн. Энэ бүхнийг гэрчүүлэх Лео харин эрүүн мэдээ алдсан байдалтай хэрхэн цэнхэрнүүдтийг
хороосон аалзныхаа дотроос кристалл гаргаж авч байгааг хараад зогсож байдаг. Тэгснэ гэнэ тухайн орсноо яасан хурдхан жинүүдээр ус барьж гүйж ирээд дээрэс нь бүр тэрний барьж явсан ачаага хардаа үржигсэн. Ахаа өөр юм хэрэгтэй юу? Та юунд санаа зовох хэрэггүй. Одооноос эхлээд би таны бүх зүйл туслана хэмээн ярьдаг. Энэ явдаас 5 минутын дараа хаан цэргүүдтэйгээ манай хоёрын байгаа газарт ирнэ. Тэгснэ ихэд гайхаж энэ муу хоёр носгой агуун боссыг ялчихсан байна. Алив очигээ доошогоон бууд. Хаан жинүүтэй огтхон ч яриа хөдөлгүүгээр Лё, чамайг баян гэр бүлээс гаралтай гэдгийг чинь бид мэдсэн. Баянда маш их баян. Тийм болохоор бид чамд нэг боломж олгоё. Ихэнхдээ бид нар шинээр авсан хүмүүсээ хороогоод тэдний олсон кристаллыг өөртөө авдаг. Гэхдээ чамайг бид багтаа авахар шийдлээ. Чи жинбүг хороо. Хэрвээ үгүй гэвэл та хоёр хоёулаа өхөн. Сонголт чиний гарт байна гэж тулгана. Энэ бүхнийг сонссныхаа дараа Лё жинбүрүүд өгөж очсноо яг алах гэж байгаа юм шиг босноо. Гэнэт эргэж хараад би та нар шиг хүмүүстэй хамт байснаас үхсэн минь дээргээд сэлмээ сугалдаг. Нөгөөдүүл нь ч за чамайг алаад хуйгийг чинь зарахад чиний биенээс илүү мөнгө олох болно гэд яг л махчин амьтжийг шүлсэн гоожусаар манай хоёрын урдаас ойрцдог. Жинүү харин энэ үеэр яг яах ёстой билээ гэж зогсож байтал системээс нөхцөл байдлыг тодорхойлоод өөрийнхөө аюулгүй байдлыг ямар нэг аргаар олж аваа ухааны битсэн даалгавар ирүүлнэ. Хааны багийнхан эхлээд хамгийн сулаасан салахын тулд жинмөг юм уншиж байх хооронд нь гиндүүлэн үхлийн дайралтыг хийдэг. Манай хүн ч үүний үр дүнд маш хол шидэгдэн том чулуундор дарагдаж ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Энэ үйл явдалд Лё маш ихэр зочирдож яах учран олохгүй эргэж харахад цэнхэрнүүдэд ард нь амтай голтой юм өөрийгөө зүгчихсэн. Энэ дэлхий тэр чигээрээ муухай ялзарсан зүйлсээр дүүрсэн гэдгийг би мэдсээр байж яаж мартаж чадваа. Юу ч чадахгүй байж би өөртөө хитрхи эрдэж хайхрамжгүй хандсан байна. Одоо тэрнийхээ төлөө ингээд өглөөдэй гэд нүдэнтэл систем энэ 6 хүнийг алах уу эсвэл өөрөө өгөх үү гэсэн сонголтыг гаргаад ирдэг. Жинүү энэ үеэр энэ систем намайг яг ямар нэг зүйлд хүрэхийн тулд арга хэрэгслэн болгож ашиглаад байна. Би хүчтэй болохыг хүсэж байгаа. Гэхдээ энэ систем намайг ашиглаж болоод байгаа юм чи би яхаараа тэрнийг өөрийнхөө зорилгод ашиглаж болдоггүй юм бэ гэд окей гэсэн сонголтыг дараад эргээд босоод ирдэг. Жинүү хүчтэй хүчгүйгээ барьж иддэг та нарын хууль энэ агуу дотор үйлчлэхгүй. Одоо хамгийн сул дорой нэг нь та нарыг байр чинь тавих болно гэд хааны багийнхан руу ойртно. Инхдээ тэрний царай урд өмнөхөөсөө ч илүү тайван, илүү нууцлаг харагддаг. Жинүү хитрхи бассан хааны багийн нэг гишүүн тэрэн дээр ойртоод "Өгшөө чи ингийн оронд өвдөг сөгдөө залбирвал яасан юм бэ?" гэдэг боловч ямар ч драматический подход байхгүй Жинүү өөрийн цагаан новшийн зүйлд үргэхгүй тул зүгээр л өнөх залуугийн хоолойг хэрчиж орхидог. Хамгийн сонирхолтой нь хөөрхөн ирийн толгой бие хоёр газарт хоёр хэсэг болон салон унахад Жинүү анх удаага хүн хороож байгаа гэхэд ямар ч сандралгүй байгаа нь ажиглагдана. Магадгүй тэр өөрөө саяхан үхлийн ирмэг дээр байсан болохоор энэ хүмүүсийг өөрсдөө л энэ замыг сонгосон. Одоо надад ч тэр тэдэнд ч тэр буцах зам байхгүй болсон гэж бодож байгаа юм шиг санагдана. Цэнхэрнүүдэд одоо тав үлдлээ гэж амдаа айдуухан шивнэхэд үүнийг сонссон үлдсэн хэдэнд байгаа бүх хүчээ дайжлан манай залгуурууд байна. Жинүү хааны багийнхныг нэгээр нь ядах юмгүй цааш харуул өөрийн шин зэвсгийг хүний бие дээр хэрхэн ажилтгийг дуршиж үздэг. Эхлээд хоёрыг нь хороогоо дараа нэг буута залууг араас нь хутгалаад нөгөө шидтэн бас ганцхан хатгалтаар дуусгахад дахиад л хажууд нь байгаа Лё. Ээста энэ залуугийн хүч миний боцноос ч амар юм байна. Саяны агуун боссыг ялахад хүчтэйг нь би харсан ч ийм чадварлаг багийн эсрэг ганцаараа хэдхэн хөдөлгөөн хийгээд л ард нь гарчихлаа. Тэр яг хин юм бэ гэж өөрөөсөө дахин асууж байдаг. Хааны уур дээд зэгтээ хурж өөрийн биеийг төмөрнөөс хатуу болгоод энэ залуу агуун босстой тулдахдаа ядарчихсан байна. Дээрэс нь манай 5 хүн тэрний хүчийг сулруулсан тодорхой. Чамд ч ямар ч боломж байхгүй байна гэж нэг муухай орилсноор дайралтай эхлүүлдэгч манай баатар хормын дотор нүүрэн дээр нь тулж очиод би чамайг чадaltaй гэдгийг ч мэднэ. Гэхдээ одоо чи толгоогоороо газарт буух гэж байна гэж айдуухан хэлээд доошоогоо савчихдаг. Хаан Жинүүг ий зэрэглийн анч биш байна. Үнэхээр хүчтэй хүн байна гэж хүлээн зөвшөөрөөд тэрнээс өөрийгөө өшөөхийг гуугаад цалинг чинь 2 дахин нуглаад өгөө гэдэг ч Жинүү хариуд нь чи надаас 3 удаа салахыг хүссэн. Би хариуд нь чамаас 1 л удаа сална. Яаж ч гуугаад нэмэргүй. Чи хэлсэн штэ агууд болсон зүйлс тэр агууд ороод үлддэг гэж. Гэт хутгаа нүд өрөмхийн зурд суглаад тэрний хаалаа гэрчин. Эсэг хугацааны дараа тэдний байгаа агуун босс нь өгсөн болохоор нурч эхэлдэг. Манай хоёрч тэндээс авч чадах хэмжээгээр мана кристаллаа салгаж аваад гэрийн зүг харьцгаана. Агуугаас гарч ирээд Лё Жинүү хоёр багийн босод гишүүдээ хэрхэн нас орсон талаар жаахан говьлогтой дүүх хяналтын албанаас ирсэн бүсгүйд ярин зогсно. Агуу аль хэдийн хаагчихсан болохоор нотлох баримт гээд байхаар юм хаанаас олж чадахгүй хяналтын албаныхан Лё Жинүү хоёрын яриан дээр үндэслэн тэднийг буруугүй гэж дүгнээд чөлөөлөн явуулдаг. Хэсэг хугацааны дараагаар Жинхоо Жинүүг амиг наварсан талархаж хамтдаа цай уухаар хүрдэг. Уулцсан даруйдаал хүү өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж манай аав энэ улсын барилгын бизнесийн тал хувийг эзэмшдэг.
Удахгүй бид шин төсөл эхлүүлж хувийн анчидтай болох гэж байгаа юм. Манай улсад 7 ширхэг S ранкийн анчид байдаг. Бид тэднээс нэгийг нь анчдын удирдагчаар сонгоно. Харин орлогчоор нь манай ах сонгогдохоор төлөвлөгдсөн байгаа. Гэхдээ би энэ бүхнийг арай өөрөөр хийх бодолтой байгаа юм. Та бол миний нууц үзүр. Би ахынхаа оронд орлогчоор сонгогдно. Гэхдээ инхийн тулд эхлээд би C төвшний 20 агуугаар орж тэднийг хаасан байх шаардлагатай. Дараа нь аавын итгэлийг олж аваад өөрийн гисэн гээлттэй болоод тэгээд бас S ранкийн нэг анчиг өөрийн талдаа орвол. Ингэж байж л би гэр бүлдээ хүн шиг үнэлэгдэх гээд байна гэхэд жинүү шууд л татгалзаж би чиний төлөө хүн амьтаа уруулж чадахгүй. Уучлаарай гэд босоод яваад өгдөг. Жинхоо сандарч эхлэн би танд энэ ажлын төлөө 30 тэрбумыг санал болгож байна. Миний яриаг дуустал нь сонсооч тэ гэж гуйна. Жинүү хэсэг Жинхоогийн ярихыг түүний хүсэлтийн дагуу сонсож байгаад би ирээдүйд ямар их хэмжээний хүчтэй болох нь тодорхойгүй. Хин нэгэнтэй хамтрах нь миний хувьд хэтэрхий эрсдэлтэй. Мөнгө хэдий чухалч гэсэн би нуудад татгалцсан зөв гэж дотроо хэлээд би чадахгүй нэ баяртай гэд яваад өгдөг. Энэ үеэр Америкт ахынхаа нас урсныг дөнгөж олж мэдэж байгаа S ранкийн анчин хаана туслахаан дуудаж авчираад тэр агуугаас амьд үлдсэн 2 хүний мэдээллийг надад авчир. Би ахынхаа амийг тэр хоёроос нэхнэ. Агуугаас өөр газарт хүний амьд хөрвөл надад ямар шийтгэл хуулийн зүгээс ирэх билээ хэмээн асууж байдаг. Жинүү дүүтэйгээ хамт өглөөний тасгалдан гарч байна. Ингэхдээ тэр 30 тэрбум вон гэдэг ямар их хэмжээний мөнгө вэ? Ямар саналаас татгалцсан бэ гэдгээ дүүтэйгэн ярьж байгаад ухаардаг. Өдөр болгон хийх ёстой бэлтгэлийн үеэр Манабаатар санамсаргүй 1 км илүүгүйснийг нөгөө систем нь тооцсон байна. Үүнийг харсан Жинүү сониучхан зандаа хөтлөгдөж энэ систем ер нь хэд хүртэл тоолох нь би ч гэсэн хэд хүртэл хийж чадах нь үзийгээд өмнө нь хийсэн зүйлсээ дахиад эхнээс нь хийж эхэлдэг. Бараг цаг орчмын дараа систем өдрийн нормыг 2 дахин их хэмжээнд хүрэхэд цааш тоолохоо зогсоочихно. Жинүүс за энээс цааш тоолдоггүй юм бидтэй гэд өөртөө ярьчихсан сууж байтал нууц даалгавар биелүүлсэн учраас шагналаа нээж үзнэ үү гэсэн мессеж түүнд ирдэг. Энэ дотор нь хараагдсан болон өрөөгцсөн гих нэртэй 2 random loot box байна. Манай хүн ч эхлээд сайныг нээж үзнэ гэд өнөөхийгөө гаргаж ирээ задлаад үзвэл нилээд зөвүүн улаан хөнгөний түлхүүр гараад ир. Анхнаасаа л ямар нэг хаалганых гэдэг нь тодорхой боловч тайлбарыг нь уншаад үзвэл энэ чөтгөрийн цайзыг давсныхаа дараа S зэрэглэлийн анчсны төвшөнд хүрнэ. Тэгээд бас даалгавар гүйцэтгэж байх үедээ ямар ч өвчнийг эмчлэх чадвартай амьдралыг дэтгэгч элэгсэр гэх зүйлийг олж авах боломжтой болно гэд биччихсэн байдаг. Үүнийг уншсан Жинүүгийн нүдэнд ээж нь хамгийн түрүүнд харагдана. Ямар гоё юм бэ? Би ээжигээ эдгэж чадах юм байна. Энэ олон жил найдваргүй л гэж бодож авлаа. Хурдхан танийгаа сэрэнэ гэж ээжтэй хэлээд өнөөх чөтгөрийн хаалгыг нээхээр явдаг. Агуун нүдэнд очиод ер бусын ярьчууч энерги мэдэрсэн Жинүү тийм ч амархан биш бололтой. Гэхдээ ингэж байж л цаашаага хөгжих учраас юу ч болсон даваад гарах хэрэгтэй гэд дотог шогоон ордог. Чөтгөрийн цайз үүднээсээ авахулаад л шатаж дүрлэлсэн дүр зургаар манай хүнийг угтаж авна. Дотроо жаахан айдастай байгаач гартаа барьж яваа телепортейшн стоун нь ямар нэгэн юм болвол хурдхан буцаж гарандаа гэсэн жаахан ч гэсэн найдварыг төрүүлнэ. Ингээд төд бодлого явж байтал Жинүүгийн урт талд 3 толгойтой нохой орилсорон гарч ирдэг. Танхуу газар дээр жаахж ирэхж байсан ч өрсөлдөгч харсан даруйда Жинүүгийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж миний чадвар нэмэгдсэн байтал чиний нэр улаан байсаар л ямар хэмжээд хөрснээ мэдэх гэж их сонирхож байлаа гэд дайралтаа эхлүүлнэ. Дайш гэдэг скилээ ашиглан Жинүү нохоонд нилээн ортож тэрний хэдэн талаас нь зүсэж хутагныхаа хорыг шингээхийг хүсдэгч ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа нь мэдрэгдэв. Тэгэхээр н алуурчны зүүн сөв химэх чадвараа сонгож байгаад ар өрөөс нь галзуу хүн шиг маш хурдтай довтлогч 3 толгойтой мангас нэг орлоод л тэрний энэ чадварыг биенээс нь үргээчих. Мангасын биеинд байгаа шидний дархлааг үгүй хийх гэж Жинүү олон удаа оролдогч бүтлгүүднэ. Ингэж улаарч байхдаа тэр сонор сэрэмжээ алдаж бүр өнөөх нохоондоо хазууч нэг гараа хүртэл алдчихдаг. Жинүүгийн бие маш хүнд байдалтай цусаалтаж эхлэхэд тэрний хит пойнт талдаан хүртэл унаж байна. Цусныхаа 3-1-ийг алдсан Жинүү энэ үед нөхцөл байдал улам цаашаага илүү хүндэрнэ гэдгийг огтхонч төсөөлөөгүй байдаг. Учир юу гэхээр 3 толгойд мангас одоогийн энэ байгаа чадвар дээрээ дахиад 3 минутын турш 2 дахин их хүчний нэмэлт бонус авлаа гэсэн мэдэгдэл манай хүний дэлгэцэн дээр гараад ир. Нохоо улам галзуурч ердийн дайралтаа Жинүүрөө хийдэгч энэ нь өмнөхөөсөө ч илүү хурдан, илүү хүчтэй. Тэгээд дээрэс нь бараг л бултах хугацаа байхгүй улмаас Манабаатар дахин нэг өвклийн цохилтыг өөртөө 100% хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Ингэснээр Жинүү өөртөө ганцхан байгаа full recovery чадвараа ашиглаж өөрийн дастуулсан гараа буцаад сэргээгээд өнөөх нохоог яг өмнөх анги дээр гардаг аалт шиг нүдийг нь сохлож хороохож оролдоно. Харамсалтай нь энэ арга нь энэ удаад бүтлгүүтнэ.
мангас, улмал, улангасч эрх цохилт нь урд өмнөхөөсөө ч илүү хүчтэй байгаа учраас Жинүү өөртөө бодох хугацаа хожихын тулд хэсэг хугацаанд нэг газарт хорогдохоор шийддэг. Ингэхдээ тэр анхны агуудаа маш бат бүх хоёуг дуулахтай могоог ялж physical damage-ийг 20%-аар бууруулдаг хор олж авснаа санаа. Тэгээд яг одоо л үүнийг хэрэгэлдэг цаг өөр сонголт байхгүй гэсээр бүгдийг нь хөнтөрж орхидог. 3 толгойд Жинүүг олж хүчтэй савраараа 2 хуваах гэж оролдогч энэ удаад шүргээд өнгөр. Азар яг энэ мөчөд өнөөх 3 минутын хамгаалалт нь дуусч манай баатрын энэ агууд орж ирсэн цагаас хойш мангас тучруулсан хор хөнөөл одоо л нэг юм үйлчлэх хугацаанд болсон байдаг. Нохоо маш их өвдөлт мэдэрч тэрүүгээр нэг чарлаж гарахад Жинүү өөртөө жаахаж гисэн боломж байгааг олж харан өөрийн угсруулсан дайралтуудаа араараас нь мангастай улаан нүрээр тулах хүртлэн хийсээр байна. Эдийгээр маш их хичээл зүтгэл гаргасан ч манай залуу 3 толгоотын хурц шүднүүдээс зугтаж чаддаггүй. Ингэснээр тэрний хит point байж болох хамгийн доод төвшөндөө хүрч нэг үгээр хэлбэл Жинүүгийн аймаа нохооны мэдээлэлд бүрэн шилжсэн гэсэн үг. Угаасаа ухрах замгүй болсон учраас алдаад байх нэг их юмгүй манай баатар өөртөө үлдсэн бүх хүчин шахаж байгаад нөгөө мөн нохооны нэгнүүдийг юу ч үгүй болтол утгаараа сийжиж гар. Энэ зохиолт хичнээн хүчтэй байсныг мэдэхгүйч маш олон цувруулж хийсэн дүрэлт байсан болохоор баг өөрийнхөө амиар шахуу Жинүү энэ удаад тэрнийг ялч чаддаг. Энэ бүхний дараа манай хүн тамийн хаалгын хамгаалагчийг яллаа. Хэд хэдэн удаа левел аглаа. Мөн даалгавар болгоны дараах full recovery авлаа гэсэн мессежүүд ирнэ. Харин шагналтын Жинүү төрийн цайз руу орох түлхүүр бас тэгээд амьдралыг дэтгэгч эликсирийг бүрдүүлэгч 3 артефактны нэгийг олж авдаг. Өөрийнхөө хүчийг ямар хөө төвшөнд байгааг тодорхой мэдэж авсан Жинүү хэрвээ би иймэрхүү байдалтай чөтгөрийн цайз руу орвол зүгээр л ямар нэг амьтны үдийн зоог болох болно. Тиймээс жаахан левлээ ахиулж байгаад нэг удахгүй эргэж ирье гэж хэлээд тэндээс гар. Мөнхийн нойр гих өвчөнд автсан ээж дээрээ ирээд Жинүү хажууд нь чимээгүйхэн дотроо бодолд автансан. Ээжийг тэр эликсир гэж зүйлэл эмчилж чадна. Гэхдээ би өөрийнхөө левлийг ахиулахгүй бол тэр зүйлд хүрч чадахгүй. Ямар аргаар хамгийн хурднаар үүнийг хийж болох билээ гэд өөртөө ярьчихсан сууж байгаад гинэт өнөөх баян айлыг хөөхөн ааштай зөв хүмүүжилтэй Жинхог сандаг. Тэгээ шууд л тэрнтэй уулзаад би чиний хүсэж байгаа Си зэрэглэлийн 19 агуугаар хамтдаа. Гэхдээ нэг болцолтой. Тэр агуур зөвхөн чи бит хоёр л ор. Чиний цуглуулсан багийн хүмүүс ямар ч чадвартай байсан тэд нар чи бит хоёрыг буцаж иртэл зөвхөн гадаал байх болно. Гэхдээ Жинхо энэ бүхэн хитрхи эрсдэлтэй. Нэг баг дор хаяж 20 хүнтэй байд. За яг надад олдож байгаа боломж нь энэ юм бол би зөвшөөрлөө гэснээр манай хоёр нууц гэрээгийн байгуул. Үүний ардуур тэдний улсад 7хон ширхэг байдаг эс зэрэглэлийн анчин Чахийн хөнгүү талбайд ганцаараа бэлтгэлээ хийж байна. Хэсэг гүйсний эцэс тэр төр зур амс хийж усуухаар санал руугаа дөхөөд тэр нэг нууцаар ажиглаад байгаа нэг хүнийг гараад ирээ. Ярих юмаа хурдхан хэлчихээ гэж дууддаг. Өнөөхөнч баригдсанаа мэдээ та сонирхож байвал надтай холбогдоорой. Би шинэ бүлгэн үүсгэж байгаа аймаа гэд нэрээ хэлдэг. Энэ бол яг үндэ манай Жинхогийн ах нь байж таард. Жинхо энэ үеэр аавтайгаа машин цуугаад ярилцаад явж байна. Аав түүнд манай улсад 5 том анчтын бүлэглэлүүд байдаг. Бид барилгын бизнесийг бүхэлд нь эзэмшиж байгаа ч анчтын холбоонуудаас илүү ашигтай ажиллаж чадахгүй. Эхлээд бид өөрсдийн гээлттэй болоод энэ салбарт аажмаажмаар байр суурь баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь харин дотроос нь бүгдийг нь гартаан авах болно гэд ярьчихсан явж байна. Жинүү өдөрт хийх ёстой бэлтгэлээ хийж байна. Өмнөх удаагийнх шигээн даалгавраа давуулан биелүүлж ямар нэг шагнал хүртэх гэж оролдогч энэ удаад систем нэг ч тоо илүү тоолдоггүй. Аль болох богино хугацаанд хурдан төвшин ахих шаардлагатай байгаа. Манай Баатар Жинхотой цуг хийж эхлэх ажил нь арай болоогүй байгаа учраас за яах билээ гэд хэсэг ийвэрч гисэн гудамжаар алхаж байтал анчтын холбооноос ди зэрэглээ агуй хаах нэг ажил байна. Боломжтой бол та 14-ний 13 цагт бэлэн байж байгаа ч гэсэн мессежийг ирүүлсэн байдаг. Маргааш өглөө болгож Жинүү анчтын холбооноос илгээсэн байршил дээр яг цагтаан ирсэн байна. Тэгтэл хамгийн сонирхолтой нь анхны давхар агуугаас амьд гарсан баг бүх хүмүүс тэнд нэг дор цугларчихсан байх нь тэр. Нэг гаргүй галын шидтэн соон гэр бүлээ бодож зүгтаасан ким гээд удаан хугацааны туршид огт тааралдаагүй эртний танилуд яг л хин нэгний хүсэлтээр албаар уулзуулсан юм шиг харагдахаар байдаг. Хэсэг хугацааны дараа нөгөө хэд дээр агуй хааж ялаан хөнгөлүүлэхээр яваа 3 хоригдол харгалзагчтайгаа хар машинаас бууж ирээд нэгдэнэ. Энэ гурвыг харж яваа хүн бол өмнө нь Жинвүг давхар агуугаас амьд буцаж ирэхэд нь эмнэлэгт уулзаж хүчийг нь хэмжиж байсан анчтын холбооны нарийн бичиг Канг. Хонгил орсныхоо дараагаар гэмт хэрэгтнүүдтэй нэг тал болсондоо жаахан сэтгэл дундуур байгаа багийн гишүүд өнөөх 3 хоригдол хэрхэн тулалдаж байгааг харцгаагаад энэ мангасуудаас 7 дор хэрцгий амьтад байна хэмээн дордорон дүгнэлт хийцгээдэг. Жинүүч энэ хооронд удаан хугацаанд тааралдаагүй хүмүүстэй өөрийн тулааны чадварын багахан хэсгийг харуулад амжина.
Жөөхий түүнийг сайжирсанд хин хинээс илүүтэйгээр баяртай байж би чамайг дахиж эмчлэнэ гэж санаа зовхооргүй болсон байна гэхэд Сон өвгөн тэрнийг гаднаас нь хараад алмаарч тэрнээс шаал өөр энерги мэдрэгдэж байгааг анзаардаг. Энэ явдлаас хойш 10 минут өнгөрөхөд анчид өөрсдийн замыг цааш үргэлжлүүлсээр 3 тис салсан замын голд хурж ирцгээв. Жинүү шууд л хамгийн зүүн талын хонгил агуйн эзэнд хүрэхий байна гэж мэдээд Сон Жөөхий бид гурав энэ талаар явчихъя гэж хэлдэг. Ким хамт яваа бүдүү ирээд авуулаад тэгвэл бид хоёр голын хоорн явчихъя гэснээр Канг хориглуудад дагуулад баруун захын хонглоор явахаар болно. Ким агуу мангасуудыг цэвэрлэж явах үедээ хамт яваа хамтрагчтай хандаж өнгөрсөн хугацаанд Жинүүгээс уучлал гуйх юмсан гэж бодоогүй өдөр надад байгаагүй. Би яаж тэрэн дээр очихоо мэдэхгүй утсаар өдийг хүрсэн. Одоо тэрнээс уучлал гуйх цаг нь иржээ гэх бол нөгөө талд хориглуудаа яваа Канг нөгөө эдтэйгээ дотны яриа өрнөөлж та нарч мангасуудыг хайр найргүй хороох юм а. Хүнийг иймэрхүү болгоход амархан байх. Яавал та нар шиг болох вэ гэсэн хажин асуулт тэднээс асуудаг. Үүний дараа бидэнд энэ явдлаас хэд хоногийн өмнө болсон үйл явдлыг харуулна. Тэр аргаан барж ирсэн нэг хөгшин гэртээ яриа өрнүүлж байх бөгөөд өнөөхөн түнд мөнгө санал болгож та тэр новшнуудыг цааш нь харуулад өгч. Тэд миний жаахан охиныг хүн харахын эцгүй болгож надаас салгасан. Одоо надад амьдрах сонирхол алга. Хамгийн ихээр шудраг бус санагдаж байгаа зүйл бол тэр 3 новш хэдхэн жилийн дараа улсын асрамжинд байж байгаад эрх чөлөөтэй болно. Харин надад энэ бүхэн охиныхоо төлөө юу ч хийгээгүй юм шиг санагдуулаад байна хэмээн аргаан баран нулимс туслуулдаг. Энэ 3-ын гарт амиа алдсан хөөрхий охины аавын хүсэлтийг Канг өнөөх 3-т ойлгуулад би та нарыг цааш нь харуулад анчтын холбоонд та нарыг өхөн өхтлээ сайн тулалдсан. Хаанаас ч юм бэ 100 гоблин гарч ирэхэд намайг хамгаалж байгаад амир сэцэн гэж хэлнэгээд тэдний хоолойг нэг нэгээр нь хэрчиж байтал Ким нөгөө бондгор залууга дагуулад тэдний хонгилд ороод ирхэн тэр. Яг эхний 2 хонгил явж байгаа нийлтгэл байсан болж таарж байгаа юм л да. Ким ороо шууд гайхаж уулга алтгаад Канг дахиад төлөвлөгөөгөө өөрчилж өөр нэг сонирхолтой түүх анчтын холбоонд зохиож өгнөөгээд нөгөө хоёр руу ойртдог. Жинүү үүний ардуур Кангийн талаар бодож энэ нөхөр нилээд сэжиг бүхий байгаад байгаа юм да гэсэн алхаж байтал хэнийгэн амт тэмцэн чангаар тусламж дуудаж байгаа нь сонсогдно. Жинүү үүний ардуур Кангийн талаар бодож энэ нөхөр нилээд сэжиг бүхий байгаад байгаа юм да гэсэн алхаж байтал хэнийгэн амт тэмцэн чангаар тусламж дуудаж байгаа нь сонсогдно. Манай гуравч үүнийг сонсоод хар хурдаараа дуу гарсан газарт очивол Кимээс бусд нь бүгд амьсгал хураасан байдаг. Жинүү хурдхан Жөөхий тандаж Кимийг чадах чинээгээр эмчлэрээ өхүүлж болохгүй шүү гэж хэлдэгч хитрхи хүнд олон удаагийн шарх авсан. Хөөрхий эрэхтэй амандаа намайг уучлаарай гэж бутансаар нүд амт. Манай гурвын дундаас хамгийн хүчтэй Жөөхий учраас Канг холоос тэднийг хэсэг ажиглаж байгаа Жөөхий шууд дайр. Жинүү харин яг ийм явдал болно гэж урьдчилан таамаглаж байсан болохоор довтлохойг нь амжилттай нисаадаг. Сон шууд л чи чин анчтын холбооны хүн бүжтэй яахаараа ёс зүгөө авирлаж гэмгүй хүмүүсийн амьд хүрдэг билээ гэхэд би ер нь анчтын холбооныхонд яг ямар түүх зохиож өгөхөө бодоод олчихлоо. Хоригдлууд надтай цуг явсан бүх анчтыг хороосон. Харин би тэднийг үүнийх төлөө шийдгсэн болж харагдах бол. Би зүгээр л хүн алах дуртай үүнээсээ таашаал авдаг гэхүүдээ гэж өөрийн гаж, нууц, талаан Канг манай гуравт ил болгоно. Жинүү зүгээр л үгдөөгүй тэрнийг цааш харуулахаар гараа зангижчихсан зогсож байтал Сон араас нь чи энэ удаад байж. Би үзнэ гэж сэлмэн аваад тэрний урд гараа зогсон. Жөөхий энэ үеэр өөрийн хүчнээс тодорхой хэмжээгээр авч Сонгийг хүчирхэгжүүлнэ. Өвгөн шидтэн нэг гаргүй босноосоо хойш сэлмээр тулдаг болсон болохоор тэр Кангийн өөдөөс байдаг хүчээрээ довтлохож эхэлдэгч бүгэл бүтэн нэг зэрэглэлээр илүү Канг Сонгийн довтлохоноос ядах юмгүй болтож байгаа харагддаг. Жинүүдэдийн тулааныг холоос ажиглан Сонг тэрнтэй хүчтэнцүү харагдаж байгаа ч ялахын тулд тэр илүү хурдан байх хэрэгтэй гэж зогсчитал Сонг мөрөндөө шархчихна. Жөөхий тэр дорн шархыг хэмжлэхэд Канг энэ мүү хүүхнийхтэй гэж амандаа өглөөд хороох гэж тэрний зүг алхахад Сонг тэрний зам саад болоод надад нуруугаа харуулах хэрэггүй шүү хэмээн анхааруулна. Хөгшин шидний энэ үйлдэлд үнэхээр гуурсан Канг тоглоом дууслаа гэж хэлээд хөөрхий өвгөнд хамгаалах ямар ч боломж өгөлгүйгээр хэдэн талаас нь үхлийн дайралт хийхэд хитрхи хэрцгий үйлдэлд зочирсон Жөөхий хоёр гараач хөдлөж чадахгүй шоконд ороод гацчихдаг. Хэсэг хугацааны дараа Сонг сэлмээч өргөх чадалгүй өрсөлдөгчийнхөө өмнө өвдөг сөгцсөн байдалтай сууна. Жөөхий хитрхи айсантай эмчлэх чадвараа ашиглаж чадахгүй болоход Канг сүүлчийн цохилтоо өгөхөөр аажуухан өвгөний урд ирдэг. Сон хизээч дайсандаа амар бууж өгөхгүй хүн болохоор галын шидэ хэрэглэж Кангийг хороох гэж оролдог. Тэр аимшигтай хурдан хариу үйлдэл үзүүлж тэрнээс нь болтож чадна. Шидтэн гэдгийг чинь мартчихсан байна. Чи хитрхи сайн тулаач. Нэр төртөө нүд амтгаж чинь туслах цаг болж байгээд хэрцгий алдуур чинь кинжаалаа далах. Тэр мөчөд Жинүү эцэст нэг юм тэдний голоор орж саад болдог. Чи надад 3 удаа саад боллоо. Чи ер нь ингэхэд хий юм бэ гэж асуухад манай Баатар түнд би зүгээр л зэрэглэлийн чан гэж хариулна. Тэгтэл өнөөх нь үгүй ээ. Чиний хариу үйлдэл хитрхи хурдан бас хүчирхэг байна. Би андуурч ож.
Чи хоёр дахь сэргэлтээ доож өөрийн бүх хүчээ ил гаргалгүй бусдыг дөнгөж. Би хүн алах дуртай аж тэднэр тоглох илүү дуртай гэснээр өнөөх хоёрын тулаан эхэлдэг. Өмнө нь хизээж ийм интенсивний тулдаан харж байгаагүй Жүхий, Сон өвгөн хоёр бидний бидэх Жинүү аль дээр алга болж хэмээн хоорондоо ярилцсан. Канг Жинүүтэй өөрийгөө ижил төвчний чадвартай гэж тулааны явцад тодорхойлоод гэхдээ өндөр төвчний анчидтай хийсэн тэрний дуршлаг Жинүүгээс хавилуу болохоор үүнийг ашиглаж тэр ялтанд хүрэхээ шийддэг. Жаахан зайлгарсны эсэд Канг тулааны явцыг бүрэн хянаж эхлэхэд энэ үйл явдлыг систем бүртгэж өрсөлдөгчөө устгах гэсэн даалгаврыг Жинүүд ирүүл. Ухрах замгүй босноо мэдсэн манай баатар тэр дор нь өөрийн стилээ өөрчилж төсөөлж байгаагүй их хүчээр өрсөлдөгчийнхөө их зурдаас дайралт хийдэг. Канг үүний дараа хацрандаа шарахтаа зогсохгүй хорцсондоо итгэж чаддаг. Гэхдээ энэ түрүү тэдний тулаан дуусах. Канг нууц үзрэн задлаж Жинүүг харсаар байтал агаар замхарсан мэд алга болчихдог. Манай баатар одоо зөвхөн тэрний үнрээр болон хөлийн чимээгээр нь л баримжаа авч дайсныхаа довтлохоог нэцаана. Гэхдээ буцаагаад дайрч чадахгүй. Олон удаа оролцсны эцэст Канг Жинүүгийн хөлийн шүрмсийг дастаж чаддаг. Жүхий ч уулаг алтан эмчлэх гэж оролдоход Канг та нар оролцоод үзээрэй. Томото өөрсдийн дарааллыг хүлээгээд сууж байх хэмээн сүрдүүлнэ. Тэр Жинүүг хөлөн гэмтээсэн болохоор одоо юу ч хийж чадахгүй. 100% миний мэдэлд орлоо гэд өгөж очтол манай хүн өөдөөс нь гинтийн бэлэг барьж бүрэн эмчлэх чадвараа ашиглаж эргээд босоод ирдэг. Канг ихэд гайхаж эмчлэх чадвартай тулаан жанчин байдаг гэж огт мэдээгүй юм байна. Тааварлашгүй зүйл боллоо гэж зог тусахад Жинүүгийн би хар хүчээр бүрхэгдэж оюун санаанаас өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн авч хаяа. Канг энэ бүхнийг нэг л биш боллоо хэмээн гадарлаад өмнөх шигээ хурдхан алга болж энэ тэндээс нь Жинүүгийн сул талыг олох гэж дайралт хийдэгч манай хүн энэ удаа тэрний цусны үнэрээ байжлыг нь ядах юмгүй тогтоож довтлогоог нь няцааж байгаад murderous intent хэмээх скил ашиглаж Кангийг мэдээч үгүй байхад нь аль хэдийнэ цээжинд нь өөрийн кинжалыг тултлан зоосон байдаг. Өнөөдөр дараа Канг өөрийн сүүлчийн үгээ хэлснээр амьсгал хураахад Жинүү даалгавраа биелүүлсэн болохоор хэд хэдэн бонус ав. Харин галын шитэн Жүхий хоёр манай хүний чадварыг үнэхээр бүрэн биширчгсэн баярлалаа гэж хэлэхээс өөр үг амнаас нь гарахгүй сууцгааж байдаг. Жинүү тэднийг агуугаас та нар одоо хурдхан гарцгаа. Би хонглын эдэн рүү ганцаараа явна гэд нөгөө хоёрыг үлдээдэг. Даалгавар дуусны дараа анчны холбооны нарийн бичгийн дарга шаргал үс залуу амьд үлдсэн хэдэн хүмүүстэй уулзаж юу болсон талаар сонссон ч дахин тодруулахаар ирнэ. Тэгээд нөгөө эдгээр төхөж ирээд Жинүүг тэр дунд байгааг хараад баг зэрэг зочирдон Кангийг та нарын хэн ч устгасан бэ хэмээн асуув. Манай баатар дотроо заа байж юу гэж хэлдэг юм блэ гэж зогсчэдэл галын шидэн сон хажуу талаас нь би тэрнийг Жүхийгийн тусламжтайгаар буулгаж авсан. Жинүү ч хэрэндээ тус болсон. Хэмээн манай баатарыг энэ удаад хүчээ нуухтан тус болдог. Энэ явдлаас хойш 2-3 өдөр өнгөрөхөд Жинүү хоёр өөрсдийн төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тэд өөрсдийн ажилд авсан хүмүүсээ гадаа хүлээж байхад тушаагаад та нар биднийг агуу хаах бүр тус бүр 3 саяыг авах. Гэхдээ нууцыг маш сайн чандлан хадгалах хэрэгтэй. Эсбүгөөс авсан мөнгөө 10 дахин нуглаж буцааж өгөх болно шүү гэж гэрээнийхээ хамгийн чухал заалтыг манай хоёр нөгөөддөө сануулад агуу хаах ажлаа эхлүүлцгээдэг. Манай хоёрыг агууруу орсны ард үлдсэн хідэн анчид хоорондоо ярилцсан С-ранкийн хонглыг хоёулахна хаана гэдэг бол тийм ч амар ажил биш. Там руугаа алхаж орж байгаатай л адилхан. Амьд гарахын тулд дор хаяж 12 цаг хэрэгтэй гэд ховж болгочихсон байж өтөл манай хоёр баатар өнөөх агууга 2хан цагийн дотор амжилттай хаагаад гараад ирдэг. Өнөөдүүл нь ч бүр шок. Иймэрхүү маягаар манай хоёр өдөрт 3 сий зэрэглэлийн агуу хаахаар төлөвлөн. Тэд тултлан ажиллаж Жинүү хажуугаар нь өөрийн скилүүдийг чадах чинээгээр нэмэж эхэлдэг. Хорд хүчний үзүүлэлтүүдээ нэмхийн хажуугаар оюун ухааны чадамжаа манай баатар нэмхийг эрмэлздэг болсон байна. Яг нөгөө чадварууд нь левел дахиад ирэх хэрээр ашиглаж байгаа манаа нь хүрхээ болоод ирж байгаа юм л та. Тэгээ баг хүчээр шахуу мана пүлээ нэмж байгаа ч гэж ойлгож байна. Оюун ухааны чадвар нэмэгдэхээр мана нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Ингээд нэг өдөр Жинүү агуунуудаа хаачгаа сууж байтал системээс түүнд мэрэгжлээ солих гэдэг нэртэй даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагадах төвшний левелд амжилттай хүрлээ гэсэн мессежийг түнд ирүүл. Манай хүнч мэрэгжлээ солих гэдэг нь одоо ямар учиртай юм бол доо гэж нилээд нухацтай хэд хоног ганцаараа бод. Хэрвээ энэ бүхэн миний чадахгүй зүйл байж таарад одоо хүртэл гаргасан хичээл зүтгэл маань талаар болчихгүй байгаа гэж хэсэг эргэлцснээ. За угаасаа л хөгжих гэж энэ бүхнийг эхлүүлсэн болохоор тэгээд чи энэ л миний урд байгаа ганц сонголт юм чинь. Үүнээс өөр аргагүй гэж дотроо хэлээд yes гэсэн сонголтыг дарчихдаг. Мэргэжлээ солих даалгаврын хаалга нэгдэж эхлэхэд Жинүү өөртөө хандаж нэрээ өдөр болго хийх ёстой даалгавраа мартчихсан байна. Эндээс гарч ирээл гүйцээж хийдэ гэж хэлж байгаа нь харагдана. За ингээ манай хүн өнөөх нээгцэн хаалгаар орно. Агуурын ормогц түүн системээс мэдээллүүд ирж өөрийгөө эмчлэх болон ямар нэгэн хор ашиглах боломжгүй талаар сануулсан мессежүүд байдаг. Энэ бодлоос төдөлгүй коридорын үзүүрт хэнийгэн алхах жимээ гарна.
Манай хүн шууд л тулаандаа бэлдэж сэлмээ сугалахад тэрний урдаас хуйгт мангас гарч ирдэг. Үрээд байх цаггүй учраас Жинвүү тэрнийг хурдхан цааш харуулах гэж оролдогч манай хүний зэвсэг огтхонч нөлөөлөхгүй байгаа нь мэдрэгдэнэ. Дахин нэг удаа оролдож үзэхээр тэр шийддэг тэр дайралтанд дахиад л ямар ч үр дүнгүй байна. Өмнө нь иймэрхүү дайсантай тулдаж байсан турсан дээр үндэслэж манай баатар бүх хүчээ хоёр гарандаа хоримтлуулдаг. Тэгээд өнөөх хуйгт мангасыг голоор нь хувааж чаддагч нилээд их хүч зарж байж тэрний ард гарснаас аял болох. Болж өнгөрсөн явдлыг эхнээс нь дахин нэг эргцүүлж жаахан амьсгаа авахгүй зогсож байтал саяны мангас шиг 2-3 нөхдүүд хаалгаар орж ирдэг. Тэдний ял харгыг аль хэдийнэ олж мэдсэн болохоор Жинвүү багахан хугацаа зарж өнөөх хэдийг устгав. Тэгээд дахиад ламс хийж усуух гэтэл хэн нэгэн хажуу талд нь нууцаар гитэж байгаа юм шиг санагдсанаар хурдхан тэр зүг дөрвөл алан болдог цэрэг байдаг. Араас нь залгуулаад дахиад нэг цэрэг галын шидээр довтлоо. Жинвүү дотроо энэ агуун даалгавар улам хүнд болчихсон байна. Нэг нь зэвсэг ашиглаж, нэг нь хамгаалалт ашиглаж, харин үлдсэн нэг нь шидээр тулалдаж байна. Би хурд хүчиндээ л анхаарч байснаас шидийн чадварт ач холбогдол өгч байгаа. Хамгаалтыг их хүчээр эвдэл. Алга болдог цэргийг өндөр анхаарал төвлөрлөөр илрүүл. Харин шидтэнг оюун ухааны хүчээр буулгаж ав. Хүн болгонд зориулж өөр чадвар хэрэг болоод байна. Яаж ийж байгаад л ард нь гарандаа гэд нөгөө хэдтэйгэн үзэлцэж байтал Жинвүүгийн ядралтын хэмжээ аль хэдийнэ 65% хүрчихсэн байдаг. Их хугацаа зарвал их хүч зарна гэдгийг ойлгож өгсөн манай баатар нөгөө хэдийн учрыг нүд ирэмхийн зурд олж дараачийн хаалгыг нэ. Тэгтэл хаалга онгойлгосон дайруудал аим шигтэй их хүч мэдрэгдэж яг л өнөөх давхар агууд мэдэрч байсан мэдрэмжийн дахин сэргийх шиг л болд. Ингээд дайсантайгаа нүүр тулахад тэрний өрсөлдөгчийн Игрис хэмээх нэр нь улаан байх бөгөөд урд өмнө нь учирч байсан дайснуудаас нь хамгийн хүчтэй нь болж таар. Игрис маш хурдтайгаар Жинвүүрөө дайрдаг. Манай хүн ч амжиж болтож яддагч тэрний энгийн нэг завчил эргэн тойрныхоо бүх зүйлсийг яг л модны мөчир шиг дастаж байгаа нь Жинвүүгээс хэд дахин хүчтэйг нь илтгэж байдаг. Хоёр дахь товтлогоогоор Игрис Жинвүүг оноо. Энэ удаад манай залууд зүгтах ямар ч боломж гардаг. Утсаг хүүхэлдэй шиг ийш тийш шидэгдэж явахдаа Жинвүү аим шигтэй их хүч мэдрэгдээд байсан. Ийм учиртай байсан байна хэмээн дотроо боддог. Хэдийгээр хэд дахин дутуу хүчтэйч манай залуу хэрэндээ мөч өгөөгөлгүй өөрийн дээд туртаар довтлогч гутхан Игрисийн хуйгийг нэвтэлж чаддаггүй. Өөрийнхөө төлөө тэр дахин нэг хүчтэй зохилт авдаг. Жинвүү дотроо бид хурдаар тэнцүү юм байна. Харин хүчээр бол би хэд дахин дутуу юм байна. Миний хинжаал хуйгийг нэвтэлж чадахгүй. Дахиад нүцгэн гараараа үзэх хэрэг гархандэ гэж хэлээд зэвсгийн далд хийдэг. Тэгсэн Игрис ч гэсэн сэлмээ газар тайж гардан тулааны горимч шилжинэ. Ингээд тулааны арга барилаа сольсон Жинвүү жихмэл тоглоом шиг нааш цааш шидүүлж тэрний дайралтуудаас өөрийгөө хамгаалахаас өөрөөр юу ч хийж чадахгүй хэвээрэл байдаг. Зүгээр зогсвол угаасаа өвхөж дуусах болохоор манай залуу дайсантайгаа ижил төвшөнд байгаа өөрийн хурдыг жаахан нэмж Игрисээс илүү гарахыг хичээнэ. Тэгээд урд өмнөхөөсөө ч илүү хурдтай, илүү хүчтэйгээр зохиж өшөглөж болтож явсаар эцэст нэг юм анхны жинтэй довтлохоогоо Игрист хүргэж чадна. Тэгтэл энэ өнөөхийнх нь уурыг улам ихээр хөдөлгөж бүр манай хүнд ямар ч босох боломж өгөлгүйгээр хідэн талаас нь зохиж чирч явсаар хааны суудал дээр үхлүүд юм аваачаа шидчихдэг. Игрис өөрийн сэлмийг газраа суглаж яваад эцсийн зохилтоо хийхээр Жинвүүгийн урд төхөж ирнэ. Тэгээд ямар ч хэргэлзээгүйгээр тэрний дээрээс сэлмээ болгоход манай хүн бүх хүчээ шахаж Игрисийн сэлмийг нэг гараараа зогсоогоод би арай ч ялагчхаагүй байна гэж нэг чанга орилсноо кинжалаа суглаж аваад Игрисийн дуулганы завсар руу хатгаж орхив. Эхэлсэн темпээ алдахгүй тул Жинвүү эцсийн хүчээ шавхаж байгаа тэрнийг арга шан хүртэл дүлхэж унгаагаад яг л галзуурсан араатан шиг довтлохож сэлмэн дахиж гаргаж ирээд Игрисийн нэрүүн доороос зоож оров. Энэ бол тэрний урд өмнө нь хизээч хийж байгаагүй хамгийн хүчтэй зохилтуудынх нь нэг байна. Жинвүү сэлмээ Игрисээ суусны дараагаар системээс нилээд хэдэн шагнал түнд ирүүлдэг. 1 сая 500 мянган зоос хурд хүчийг нэмэгдүүлж гаднаас ирэх дайралтын хүчийг 20%-аар бууруулдаг Игрисийн өмсөж байсан шиг хуйгдуулах мөн байршил солигч телепортейшн Stone зэргийг манай баатар авсан байдаг. Тэгээ за ингэж нэг юм дууслаа та гэтэл тэрний ард баахан портал нэгснэ бас системээс мессеж ирснэ. Мэргэжлээ солих даалгавар одоо л дөнгөж эхлэж байгаа шүү гэсэн байд. Бас дээрэс нь хэр удаан амьд байж чадна тэр чинээгээрээ шагнал өндөр байна гэд биччихсэн байна. Арараасаа гарч ирэх хуйх дайчдын эсрэг Жинвүү ямар ч айдисгүйгээр дайрч эхнээс нь устгаж эхэлдэгч хэтэрхий олон дунд ганцаараа байгаа учраас урундаа шарх авчихдаг. Тэгээд алба болдог скилээ ашиглан төр зуур нуугдаж байтал тэр дунд байсан шидтэн манай хүний энэ чадварыг 80 голдоор давснаар арилгаж орхино. Энэ бүхнийг хүчрэхгүйгээ ойлгосон Жинвүү тэндээс гарахын тулд байршил сольдог чулуугаан ашиглах гэдэг анхааралгүй байдлаасаа болоод чулуугаан алдчихна. Нэгэнт ухрах замгүй гэдгээ ойлгосон Жинвүү өгтлээ тулдгаар шийдэж нүцгэн гараараа төмөр баатруудыг устгасаар байх болов тэрний ядралт дээд зэгтээ хурж хэдхэн хормын дараа өвдөг дээрээс өгтөд ойрхон болсон байдаг. Хэсэг хугацааны дараа нүдэнд нь хий юм харагдаж цааш үргэлжлүүлэх тэнхэлгүй болсон манай баатар үглээ хүлээгээд хэвтэж байтал гинэт азар
Өнөөдрийн даалгавраа биелүүлээгүй болохоор чамайг шийтгэж байна гэсэн мессеж гараад ирдэг. Ангснер Жинүүд 2 дахь боломж гарч ирэн тэнд байдаг хилэнцэд хорхоонуудыг цөмөөрөнгө устгаж дуусгаснаар левел ахиж өөрийн биеийг бүрэн эмчилж чаддаг. Бас дээрэс нь олсон мөнгөөрөө хувийг дуулахыг төвөггүй нэвлэж чаддаг улаан кинжал маркетплейсээс хөдөлж авна. Игрисийг ясныхаа төлөө манай хүн бас нэг улаан чулуу бэлгэнд авсан нь чулууг ашигласны дараагаар өөрийн эд юмсыг санаагаараа хөдөлгөж удирдах боломжтой болсон байдаг. Шийтгэлийн хугацаа дуусч Жинүү нөгөө цайстан эргээд ирдэг. Өмнөхөөсөө арай хэлбэрээр төмөр цэргүүдийг устгаж чадаад байгаас тэднийг хороосныхоо төлөө ямар ч шагнал авахгүй байгаагаа Жинүү анзаар. Тэгээд тэднийг удирдах байгаа хэн нэгэн хин дунд байна гэж ойлгоод нуугдж байгаа шиднүүдийг олж нэг нэгээр нь хороож эхэлдэг. Өөрсдөө аюулд орсныг мэдсэн шиднүүд бүгд нийлж хагаад өгсөн зэргүүдийн зогцоор нэг бүхэл аврагтан мангас Жинүүгийн урдаас бүтээн. Манай хүн ч арга аль дээр олсон болохоор эцсийн нэг шиднийг хороож чадсанаар энэ удаагийн даалгавар дуусна. 4 цаг 29 минутын турш даалгавар гүйцэтгэснийхөө төлөө Жинүү некромансер хэмээх мэрэгжилтэй болж сүнсний айрам дуудах чадвартай бол. Бууж ирснийхээ дараа манай хүн өгсөн зэргүүдийн сүнсийг харж тэднийг сэрэг гэсэн нэг үгээр дахин амьдруулж чаддаг. Өөрийн чадвараа зах цухаас нь ойлгосон Жинүү цэргүүддээ жанжин олохын тулд Игрис дээр дөхөж очино. 3 удаа янз бүрээр оролцсны эцэст манай баатар өөрөөсөө ч илүү хүчтэй цэргийн даргатай болдог. За ингээд энэ түрээд Solo Leveling хэмээх аниме 1-р сизон дуусж байгаа. Нилээд хэд хоногийн турш намайг хүлээж надтай хамт энэ киног үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд 2-р сизон гарахаар удахгүй та бүхэндээ ярьж болно. Дараа уулзлаа. Түр баяртай.